20 мэдрэг үзэгчтэй та бүгдийн лав гарагийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байсан гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар суугт телевизийн дуустдугаарыг хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За сүүлийн үед Монгол улсын хувь иргэн болон аж ахуй нэгжүүдийн улсуудаа төлж байгаа татвар шимтгэл төвсөм нэрээр хэрхэн хараа хяналтгүй зарцуулагдж байгаа талаар бол нэлээд олон талаар бол яригдж байгаа. За тэр дундаа 2025 оны улсын төсөв бол хамгийн багадаа 2.80 төгрөгөөр бол дутж байгаа. За мэдээж төсөв дахин тодтгол хийнэ гэж ярьж байгаа боловч одоо үрдэл засгийн газар болон төрийн байгууллагуудын төсвийг маш хараа хяналтгүй үргэлжлэн хандж байгаа энэ үйл явдлууд бол хөөрсөөр байгаа. За тэгвэл бид нэр бүхий дөрвөн зочны хамтаар яг энэ асуудлаар 100 минутын хугацаанд нээлттэйгээр үзэл бодлоо илэрхийлэн гарч идлийг хамтдаа хайх юм аа. За ингээд хилцүүлэлт хүрэлцэн ирсэн та дөрөвтэй талархлаа илэрхийлье. За өнөөдрийн сэдэв бол нэлээ том. Тэгээ яг бид хэдэ энэ одоо 100 минутанд яг амжих үгүй бол сайн мэдэхгүй ч гэсэн та дөрөв маань аль болохоор тодорхой өөрсдийн байр суурь илэрхийлээд аль нэг одоо засгийн газар гэдэг юм уу нам хүчнээ хараат бусаар одоо ингээд яриаж явах юм бол их зүгээр явах болов гэж бодож байна. За одоо хилцүүлгээ албан сорилтлээ. За манай өнөөдрийн хилцүүлэгт эдийн засагч даваад өрж ирсэн байна. Раднаас эдийн даваад орж, эдийн засагч судлаач. За Монгол улсын баатар, нийслэлтийн засаг дарга гасан Батүл ирсэн байна. Эрдэнийн Батүл, Монгол улсын баатар, ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан. За мөн төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн эдийн засагч Дэлгэр сайхан ирсэн байна. Жамсран доржийн Дэлгэр сайхан, төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүн, санхүү эдийн засгийн экструулийн багш, дэд профессор, эдийн засагч. За мөн эдийн засагч Шинэ Гэрэл. Рэгзэнгийн Шинэ Гэрэл, эдийн засагч. За тэгээд ноёдоо цаг бага байгаа учраас хэдүүлээ шууд ажилдаа ороод явъя. За энэ 2025 оныг бол Монгол улс төдийг олон улс бол их сорилтын жил гэж нэрлэж байна л да. Өөрөөр хэлэх юм бол эдийн засаг санхүүгийн хувьд бол тийм ч амар биш. За мэдээж Трамп өнгөрсөн 1-р сард цагаан оронд эргэж ирсэн хөрш улсуудаасаа гадна дэлхийн бараг бүхэл улс оронтой худалдааны дайныг бол их бах хэмжээгээр бол дэгдээгээд эхэлж гисэн. За манай хойд төрш Орос улбооны улс бол цэргийн тусгай ажиллагаа нэртэй Украин дайны намаг балчиг суучихлаа. Зятад улсын хувьд ч гэсэн одоо хүртэл ковидынхаа яг энэ цандралаас бүрэн гүйцэд гарч амжаагүй. Нөгөө талдаа бас Трамптай судалгааны дайнтай болчихлоо л да. Тэгэхээр Монгол улсын хувьд бол бид ингээл өөрсдөө зовлон жаргалыг яриад байгаа боловч биднээс шалтгаалх болон шалтгаалх хүчин зүйлс бол энэ олон улсад бол болж идэг. Гэтэл ирэх барьж байгаа. Бүр тодруулж хэлэх юм бол 3 намын энэ хамтарсан засгийн газар бидний хуруу хумсаа ингээд хуглах шахам цуглуулсан татврын мөнгийг юу нэг үр ашигтай оновчтой зарцуулж ийн үгүй гэдэг дээр л асуултын тэмдэглэл тавигдаж байна. Тэгэхээр би та дөрөөс хамгийн эхэлж асуух гээд байгаа зүйл нь энэ зурагтай заавал холбоотой биш. Гэхдээ энэ улсын иргэд ялангуяа ажил хийж байгаа хүмүүс бол татвар төлөөд идэг. Гэтэл яг энэ төлсөн татварыг үр шимийг хүртэж чадчихна. Ийли эрх баригчид энэ татварыг яг зөв зөв зарцуулж байна гэдэг талаар ярих гэж байгаа. За тэгээд салхийг хаглаад оролцогч Батүлээс эхлэе. Ер нь сөрөг хүчингүй байсны горыг амсаж ял гэж хэлмээр. Өөрөөр хэлбэл татварын төлөгчдийн татвараар бий болсон хөрөнгийг зүй зохистой харьцуулж байгаа хэсгэд хамгийн том хяналт тавьдаг. Тэр зүйл бол сөрөг хүчин шүү дээ. Тэр нь байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бол одоо хяналтгүй явах нь ойлгомжтой гэж хэлмээр байна да. Тэгэхээр төсвийн зардлага татвар төлөгчдийн мөнгийг хяналтгүй зарцуулж гин гэдэг бол харьцангуй ойлгож байна. За яг Монгол улсын төсвийн харилцааг зохицуулдаг үндсэн хуулиас эхлээд нэг 10 орчим гол хуулиуд байгаа. Тэрэн дээр бол төсвийг зарцуулах зарчим, төсвийн хяналт тогтолцоо бол тэр чигээрээ институцийн хувьд нэлээд сайн хуульчлагдсан 2010 оноос хойш. За хяналтгүй гэдэг дээр бол би үр ашигтай үгүй юу гэдэг тал руу л илүү ярмаар байгаа. Тэгэхээр төсвийн зарлага ингээд маш хүчтэй тэлж байна. 2020 оноос хойш 2 дахин гаруй тэлжлээ. За энэ зардал нь
хяналтгүй гэдгийг хэмжүүрүүл үр ашигтай байна уу юу? Нийгмийн эдийн засагт ард иргэдэд өрөөгөөж өгч гэнэ үү гэдэг л асуудал. Татвар төлсөн иргэн, нийгмийн даатгал төлсөн иргэн дээр эргээд энэ зардал маань бууж гэнэ үү? Төрийн үйлчлэгээ сайжирч гэнэ үү гэдэг талаас харвал энэ үнэхээр яг үр ашигтай зардлууд болж чадж гэнэ үү гэдэг дээр бол үнэхээр эргэлзээ байгаа гэж хариулах. За, даваад орч. За тэгэхээр би бол дандаа тоо ярьдаг. Монгол улсын 2022 оны төсөв бол 18 их найд байсан. За өнөөдөр бол одоо 34 их найд. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө 2-3 жилийн дотор 2 дахин их нэмсэн. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол төсвийг өргөн барих үеэр 36 их найдын төсөв орж ирээд эдийн засаг судлаачид маш их шүүмжилсэн. Ингэж одоо төсвийг данхаалгаж болохгүй гэдэг ийм зүйлийг маш их ярьсны хүчинд за ерөнхийлөгч хориг тавиад 2 их найд төгрөгийг хасах шийдвэр гарч ирсэн төсөө тань. Тэгэхэд ерөөсөө нэг өдрийн дотор 2 их найд төгрөг сул байсан энэ төсөө дотор. Өөрөөр хэлэх юм бол энэ юугийг харуулж байгаа нэхэр энэ төсөө дотор хулгай хийх, замбраагүй зарцуулах бүрэн ийм чөлөөтэй мөнгнүүд явж байна. 2 их найд бол ерөөсөө нэг хоногийн дотор гарч шít. Гэтэл төсвийн чинь бүтэн жилийн турш одоо хамгийн бага шатнаас тэр сумын одоо баг одоо хотын одоо юу гэдэг хорооноос эхлээд ингээд саналыг аваад бүтэн жилийн турш явж агентлаг яам гэж явж байгаад ингэж шийддэг ийм бодлогын баримтчих байхгүй. Гэтэл юу гэсэн үг энэ дотор нь 2 их найд төгрөг зүгээр ингээд сул явж байна гэж. За ийм нэг жишээ хэлэх гэж байгаа юм. За энэ байна. За нөгөө талаас нь харах юм бол 22 онд ахаад эргээд оръё. Аж ахуй нэгжийн орлогын албан дотор 2 их найдыг авна гэж тооцоолжсэн төсвүүд. Тэгвэл өнөөдөр 7.5 их найд буюу 4 дахин их одоо ачааг аж ахуй нэгжийн нуруунд тавьж байна. За хувь хүний орлогын албан татвар одоо 1.2 их найд байсан бол 2.9 их найд буюу бас 2.5 дахин нэмэгдсэн. Гэх мэтлэнгээр энэ хоёрын тоог харахад аж ахуй нэгжийн нуруунаар асар их ачаал тавьсан байна. Иргэдийн нуруунаар хувь хүний албан татвар 2.5 дахин нэмэгдсэн. Гэх мэтлэнгээр ингээ харах юм бол татвар төлөгчдийн дарамт ихссэн дарга цэрэг нарын одоо дураараа дургах мөнгө асар их тавигдсан байна гэдэг энэ хэдэн тоол харуулж байгаа. За, шинэ гэрэл. Бид нарын сүүлийн 10 хэдэн жил бол ерөөсөө нөгөө үр ашиг өгдөггүй ийм төрлийн бүтцийг л угсраад ирчихэж. Одоо 10 хэдэн жилийн өмнө аймгийн төв дээр очихд нэг 2-3 баашин төрлийн бүх агентлаг байгууллага багтдаг байсан бол одоо баг 10 хэдэн ордонтой болсон. Бүгдээрээ 2-3, 4 давхар. Тэгээ энэ бүгдийн зардлыг бол татвар төлөгч нар дийлэхэрэг болчих. Төрийн албан хаагчдын өсөлт, тооны өсөлт дээр нь энэ төрлийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ объектуудын тоо хэмжээ гэдэг бол одоо ерөөсөө замбраагүй болцсон. Энэ бол ингээд сүүлийн 10 жилийг харьцуулаад үзэхлээр 2015 оны төсөв 2025 оны төсвөөрийг харьцуулах юм бол 6 дахин өссөн байгаа байхгүй юу. Гэтэл голч цалин дөнгөж 3 дахин өссөн. Тэгэхээр ч одоо энэ бид нар бол ерөөсөө маш их тийм үр ашиггүй зардлыг үйлдвэрлэдэг ийм бүтэц тогтолцоо систем л ерөөсөө явсаар байна. Одоо энэ нь бол сүүлдээ бол ингээд цаашаа явах замгүй болоод тулж ийн гэж харж байгаа. Яг одоо энэ оны байдлаар бол үнэхээр иргэдийн гардаар мөнгө алга. Одоо хөдөө орон нутгаас янз бүрийн одоо арилжаа намын хийдэг улсуудын бараа бүтээгдэхүүн зарагдхаа болсон байна. Гадаад дотоодоос бараа оруулж ирдэг одоо иргэд аж ахуйн нэгжийн борлуулалт бас эрс муудсан байна. Гэтэл төрийн зүгээс бол яаж татварыг их хэмжээгээр авах уу гэдэг л нэг ийм хоёр талын уулзуур ирээд одоо ингээд цаашаа бид нар үнэхээр энэ бүтэц тогтолцоогоо 2-3 дахин багасгахгүй бол одоо явахааргүй болчлоо. Нэгэр эний чинь татвар төлөгч нар дийлэхээргүй болчлоо гэдэг энэ одоо сигналтаар ирсэн байна гэж харж байгаа. За та дөрөөс асууж байгаа шүү. Энэ өнөөдөр сэдвтэй холбоотой. Улсын хурлын гишүүн Баярмаа засгийн газрын тэргүүнээс улс орны амьдрал, нийгмийн эдийн засгийн амьдрал ямар байгааг хараач ээ. Хүмүүсийн амьдрал тийм сайн байгаа мó? Та юу нь ягаад биднээс ингээ үг сонсохгүй байгаа юм бэ? Засгийн газрын өндөр их хурлын дээр гарчихлаа. Та дэндүү вакуумдсан байна гэдэг байр суурь илэрхийлсэн чинь их хурлын гишүүнийг нэрээр нь нэгт дуудаагүй. Хоёрдугаарт би чамд хариулах албагүй гэсэн. За эндээс үүдээд ингээд улс төрийн ингээд нэг хурл ингээд явж байгаа. Би ягаад энийг зориуд ингээд энэ чирч явчихсан бэ гэхлээр өнөөдөр засгийн газар их хурлд хийж байгаа үйл ажиллагаа тайлгнах үүрэгтэй. Тэр байтугай яг иргэдийн өнөөдөр амьдрал яг ямар байгааг бол та бид бүгд мэдж байгаа. Зүгээр Батуул та надаа яг энэ болж байгаа процессыг та зүгээр одоо бол та яг энэ намд уулныхаа өндөр албан тушаал хийж байгаа биш, та энэ ордон сууж байгаа биш, зүгээр эргэн үнийг та энэ болж байгаа процессыг юу гэж харж байна? Ерөнхий сайд бол улсын хурлын хуралдааны дэгийг ноцтой зөрчиж байна лээ.
Улсын хуралдааны төвүүд дээр одоо л өөрчлөгдөж байгаа бол нөгөө харилцааны хэм хэмжээг заагаад өгсөн байдаг байхгүй юу? Хоёрдугаар та тэр баяр цагтаа нэрийг холбогдуулж байгаа нь яг ямар утгаар холбогдуулаад байгаа юм? Тийм үү? Яг юу гэж холбогдуулаад байгаа юм? Гэдг нь хэрвээ нэг жоохон эвгүүцгээр харуул их доромжлол мэт. Тийм үү? Ийм байдалтай байсан. Хоёрдугаар ерөнхий сайд их хурлын хуралдааны дээгээрч би их хурлын хуулиарч би засгийн газар бол ерөнхий сайд их хурлын гишүүний асуултанд хариулахгүй хэрэг байхгүй. За энэ бол өстой байхгүй зүйл. Яг бол Баярмаагийн тавьсан асуудал чинь хувь хүний асуудал биш байхгүй юу? Сонгогчдод төлөөлөн асууж байгаа асуулт. Үндсэн хуулийн дээр байж байгаа улсын хурлын гишүүн бол ард түмний элч гэж. Өөрөөр хэлбэл ард түмний нэрийн өмнөөс асууж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол үнэхээр тийм ноцтой асуудал юм шүү гэдгийг би бол хаанаасаа ойлгосоо гэж бодож байгаа. Ялангуяа сонгогчд. Гэхдээ сонгогчд яах гэсэн юм л гэсэн. Тийм үст. Яг л тэр ерөнхий сайдаас асуугаарай, тодруулаарай, тийм үү? Шаардлага тавиарай. Бидний төлөөд хянаарай чи гэсэн ийм асуулт авахаар би чамд хариулахгүй гэдэг чинь тэр сонгогчдод хариулахгүй л гэж шүү дээ. Сонгосон ард ирэх. Та ер нь одоо 6 жилийн төрд өндөр дэд албан тушаал хашлаа. Ерөнхий сайдаар ажиллаад та 5 дахь жилдээ орж байна. Та хитрхи вакуумжаад хитрхи амьдралаас тасарсан юм биш үү? Цаан чи яг иргэдийн амьдрал ямар байгааг та мэдж байгаа юм уу? Нэг 145 мянган төгрөг тараагаад тэгээд бүгднгээс нь хөрөнгө эзэмшигч болгоцсон. Тэгээд 3 сая хүн хөрөнгө эзэмшиж гэнэ гэдэг өнөөдөр статистик дээр орсон. За баяр цэг даргын асуултанд хариулъя. Улс төрчиж байгаа учраас би бас улс төрчиж хариулъя. Яг боддоор хөгжлийн банк ямар байдалтай болцсон байлаа? Энэ Эрдэнэтийн 49 за одоо энэ саяны яригадаад байгаа энэ стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчлоо? Энэ байдлыг зэгтлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би нэг ярихгүй л яваад байна. Хариуцдаг ажлын л асуусан байлаа шүү дээ. Ард түмний амьдрал хүнд байна гэдэг бол энэ бол толгоороо хариуцах төрийн үүргүү мөн үү мөн. Гэтэл өөрийнхөө хариуцсан ажлаа мэдгүй хүм ууралж бухимддаг байхгүй. Би шууд л тэгж дүгнсэн. Өөрийнх нь хийх ёстой ажлыг ажлаа мэдгүй байгаа учраас энэ хүн ууралж бухимдаж өөр хүний нэр усыг хэлж тэн дээр нь би хариулахгүй гэдэг асуулт тавьсан байна. Ерөөсөө та ажлаа ямархуу хийж байна вэ? Ард түмний амьдрал хүнд байна гэсэн ийм л энгийн асуулт байлаа шүү дээ. Ууралж бухимдаад байх юм байхгүй. Өөрийнхөө ажлаа тайлбарлах ёстой. Гэтэл одоо ийм зүйл ярихгүйгээр ууралж бухимдж ийл нэгдүгээр. За хоёрдугаарт бол тэр 1072 хувьцаатай холбоотой бас л чухал асуудал тавьж илээ шүү дээ. Юу гэвэл энэ чинь ард түмэн мэдэх хэрэгтэй. Бид нар бүгдэнд нэг 1072 хувьцаа байгаа. Хувьцаатай гэж бид нар явдаг шүү дээ, тийм үү? Гэтэл энэ чинь хувьцаа мөн үү биш үү? Хувьцаа гэдэг бол одоо та хөрөнгөтэй шүү гэдэг хөрөнгөний чинь баталгаа байхгүй. Гэтэл би өөрийнхөө хувьцааг зарж чадахгүй, би өөрийнхөө хувьцааг өвлүүлж чадахгүй. Сонгуулийн өмнө хошруулаад нэг 100 цаас өгдөг. Энийг л асуусан байлаа шүү дээ. Тэгэхээр энэ хариуцлагатай зөв зүйтэй ийм зүйл асууж яхад урдаас нь ууралж бухимдна гэдэг бол өөрийнхөө ажлаа мэдгүй хүний л одоо гаргах харшин гэж би анзаарсан. Тэгэхээр эдийн засгч бид нар нийгэм улсын эдийн засгийн асуудлаар бол сангийн сайд авахлан бол ерөнхий сайд оюун эрдэнэт асуулт тавих нь зүүн хэрэг биш үү? Би бол зөв таны хэлсэн үнэ. Хоёр үндсэн асуудлын төндөгдөж байгаа. Нэгдүгээрт энэ ёс суртахууны асуудал. Хувийн ёс суртахууны асуудлын хувьд бол бас улсын их хурлын гишүүнтэй бас харилцаж байгаа харилцаа бол нэлээд эвгүй харагдаж байгаа. Хоёрдугаарт Монгол улс парламентын засаглалтай улс. Парламентын дээр засаг гарч болох уу юу гэдэг асуудлыг бид байнга ярьж байгаа. Засаглалын зарчмынхаа хувьд бид хүчтэй парламенттай засгийн газраа барьдаг, хяндаг, засгийн газрын чиг үүргийг нь сануулж яддаг ийм л хүчтэй парламент бидэнд хэрэгтэй. Тэм учраас энэ засаглалын хувьд бидний засгийн газрын хяналтын төвшин харьцангуй суларч байгааг нэг талаараа илэрхийлсэн юм зүйл харагдсан. Гуравдугаарт нь бол яг харахгүй өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд бол засгийн газраас бидний асуух гол асуулт бол харахгүй ягаад бид нар ингэж их төсөв дагаагаад байхад татвар төлөгчдөөс энэ их татвар аваад байхад өнөөдөр иргэдийн амьдрал нөгөө ядуурлан буурахгүй байгаа юм.
Ягаад иргэд ийм дорой амьдраад байгаа юм? Дээрэс нь боловсрол эрүүл мэндийн салбарт чинь ягаад ингэж дорой олчих вэ? Улсараа ягаад ийм байна вэ гэдгийг л асуух нь бол улсын хурлын гишүүн болон бусад хүний л үндсэн тавих ёстой л асуудал л та. Тийм болохоор энэ дээр бол тэр гурав дахь нь бол миний харж байгаагаар яг тэр асуултанд хариулт өгөх ёстой байсан болов. Аль биесний хариулт өгөх ёстой байсан болов. Эсвэл хариулт байгаагүй улмаас өөрөө ямар нэгэн байдлаар улс төрж ийн гэсэн үднээс булзааруулчудаа л гэсэн юм байдлаар харагдав. Статикийн хорооноос 2024 он 2025 оны нэг хүний амьдрах зарлыг гаргасан байлээ. 24% өссөн байна өнөөдөр. Амьдрал маш дурдж байна. Хүмүүсийн амжиргаа муу байна. Үүнийг хэлсэн. Энийг хэлүүлэх ёстой. Өнөөдөр Монгол улсыг удирдах байгаа хүн ийм зэрэг үгийг сонсож явах ёстой. Тэгэхэд өнөөдөр улсын хурлын гишүүндэд үгээ хэлж яхад Монгол улсын ерөнхий сайдад ийм байдлаар эмэгтэй хүнийг одоо бас хэлнэ гэдэг бол хэр тийлгэм их эвгүй байлаа. Энэ дээр одоо бас Монгол улсын ерөнхий сайд цааш анхаараарай. Оюун үрдэнд Баярмаа гэдэг хоёр хүнийлийн харилцаанаас ямар одоо уялдаа холбоотой л манай энэ засаг их хурл явж байгаа нь баг харагдлаа л та. Та энэ дээр Яг ер нь манай гур баг бүх хариултыг хэлжлээ. Яг өнөөдрийн нөхцөл байдал бол ер нь баг одоо улсын хурлын засгийн газрын нэг хуулийн хилцэс болчлоо гэдэг олон нийтийн шүүмжил байгаа шүү дээ. Тэгээ энэтэй баг би санал нийлдэг. Ер нь бол засаг хүссэн одоо бүх зүйлээ их хурлаар одоо ямар нэгэн одоо маргаан мэтгэлцээнийг баг үл хайхран гарах хэмжээнд л одоо тулчаад байна гэж харж байгаа байхгүй. Яг тэгвэл одоо засаг тогтвортой байхын тулд л одоо баг яам сайдын тоог нэмсээр байгаа одоо энэ чинь баг одоо хэдэн ч сайттай болчихоо ийм хэмжээнд хүрсэн байгаа. Ерхий сайдын хувьд бол яг өөрийнх нь мэдээллийн цаг байхгүй юу? Нэгдүгээр их хурлын гишүүдийн асуултанд хариулах ёстой мэдээллийн цаг. Хоёрдугаар иргэдээс ирсэн асуултанд хариулах мэдээллийн цаг дараа одоо тухайн асуултанд хариулаагүй эсрэгээр одоо сая манай гурийн хэлдэг тэр үйлдэлүүдийг гаргана гэдэг бол одоо ер нь байж болохгүй зүйл гэж харж байгаа. Тэр ямар ч байсан сая бүлгийн удирдлагатайгаа ерөнхий сайдтай уулзсан. За бас буруу зөрүү ойлголт хардас хэрдэх явдал бол бас байдаг улс төрд. Тэгээ тэрэн дээр ямар ч байсан ойлголцоо. Тэгээ ерөнхий сайд бол албан ёсоор надаас бол уучлалт гуйсан. Энийг бол хэлхийг хүсэж байна. За энэс гадна бол тэр асуулт асуусны маргаашнаас өнөөдрийн хүртэл бол миний талаар, миний хувийн амьдрал руу, миний үр хөвгт рүү орсон юм гүтгэлгийн шинжтэй зүйлүүд бол одоо битүү явагдаж байгааг та бүхэн мэдж байгаа. нийгмийн эдийн засаг руу буцаад эргээд орё. Төгрөгийн анш унсаар Америк доллар буюу одоо 1 ам доллар чинь ингээ 3600 баг хүрчтэй тий. Тэгээд албан ёсны аншийг Монгол банк зарлаж байгаа боловч манай хажуу 8 шарга байдаг. Тэр ханшнаас чи хамаагийн илүү хүмүүсийн гар дээр ингээд өгөжч авалт чинь тий. Зарим тохиолдолд олдохгүй. Энэ одоо бүр ховор болчлоо. Тэгээд бид нар айгаа өөдрөгөр ингээд өсөө ингээд гаргаад ирсэн байж байгаа. Гэтэл яг бод байдал ингээд одоо хүмүүсийн гадар авч байгаа цайлан яаж яхад одоо жил ирэх тусам л одоо энэ улсын төсөв болон хотын төсөв чинь нэмэгдээд байна. Энэ одоо урд нь нийслэлийн захирч өссөн сууж байна. Хэд дахин төсөв ч одоо нэмэгдсэн. Бүр хэд хэдэн бонд гаргаж байна тий. Бүр ярихгүй. Тий. Одоо тэг хамгийн аимшигтай нь ирээдүгээс одоо мөнгө зээлж байна. Огт одоо нэгч хурц шороо тавиагүй хотынхоо таргыг хүртэл томилсон явж байна тий. Юу болоод байна даваад ирсэн үлхөө. Одоо тэгээд ерөнхий сайд бол хоёр намын сөрөг хүчнийхээ хоёр намын даргыг хармаандаа хийчихэд одоо аргаж байгаа энэ аргаж байгаа зүгээр үзэгдэл байгаа байхгүй юу? Тэгэхээр сөрөг хүчингүү байна гэж юусоо байж болохгүй. Яагаад тэгэхээр Монголын ард түмэн 24 онд маш зөв зүйтэй би санал зөв сонголт хийсэн гэж харж байгаа. Ардсан нам та нар өнөөдөртөө хоорондоо хил амаа олж чадахгүй байж төр засгийг барина гэж байхгүй арай чадахгүй юм байна. Гэхдээ хулгай зилгээ дээр нь та нар хяналт тавиарай. Энэ хулгай зилгээ болохоо байсан шүү гэдэг үүднээс 42 гишүүнийг тавьсан. Өнөөдөр энэ хулгай зилгээ ярьж байгаа гишүүн байна уу 42 гишүүнээс байхгүй байна. Намын дарга нь аль хэзээ одоо Монгол ардын намын сонгуульд ард иргэдэд хуурсан амлалтыг донгодоо явж шүү дээ. Ингэж байж болохгүй гэж л би ингэ шүүмжилж байгаа. Би угаас шүүмжилтэй л ханддаг. Өнөөдөр валютын аншилж जैन төсвийн алдагдал та болох нь бараг тодорхой болчлоо. Энийг нөхөх арга зам бол ихтэй харагдахгүй байна. Тэгэхээр өнөөдрийн бидний бодит нөхцөл байдал бол эдийн засгийн хувьд хүндэрч болчихгүй асар тодорхойгүй байдал руу орчлоо л да. Гэтэл төсвийн тэлцсэн байгаа байдал маань энэ тэлэх боломжийг юу болгосон бэ гэдэг нь ойлгомжтой. Нөөцний үнийн өсөлт, нөөцний гарц нэмэгдэлтэй холбоотой ингээд төсөв тэлцсэн.
Хэрвээ бид цаашдаа нөөцнөөс орлого буурах юм бол асар их энэ тэлцсэн төсөв урсгал зардлаа санхүүжүүлж чадахгүй байдал руу хүрнэ. Нөөцний орлого байхгүй бол бид нар үр зээлэр төсөв санхүүжүүлэх юм байдал руу орсон. Нөгөө яриад байсан бидний эдийн засгаа солонгоруулах, төрөлжүүлэх гээд бусад орлого нь байхгүй. Ард түмэн энэс цааш нөгөө төсвийн орлогыг санхүүжүүлэх татврын дарамтыг дийлэхгүй, татвар нэмэх ямар ч боломжгүй ийм л нөхцөл байдалд байгаа юм. Манайх ч нэг ганц хоёрхан салбарт л гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэ штэ. Томоохон хөрөнгө оруулалт гэвэл одоо өнөөдөр чинь тэр салбарыг ер нь баг тэр чигтэн төр авна гэдэг ийм кампанид ажил явуулж штэ. Энэ тохиолдолд иргэдийн орлого байхгүй болох нь бүр зүй эсний хэрэг штэ. Ягаад манай төр одоо нэг юмыг бүр ойлгохгүй болчиход штэ. Яаж иргэд орлоготой болдог гэдгийг ерөөс ойлгохоо болцсон юм байна. Ягаад гэвэл олон төрлийн дахин хуваарлалт тэр чөлөөт зах зээлийн харилцааны дундаас л иргэд орлоготой болдог болохоос биш төр ингээд булааж аваад бизнес хийгээд байвал баг рестораны 50% авна ч гэх шиг тий. Одоо тэр хараа үгүй тэгж хэлээгүй байлгүй тий. Иймэрхүү ингээд байдлаар ингээд одоо бүх зүйл рүү тийм сайхан нэг ногоо малгатаа чанга дуурдаг нөхдүүдийг урдаа томилоод ингээд дайраад байвал одоо энэ иргэд бол орлогогүй болох үйл процесс бол тасралтгүй явагдана. Нөгөө талдаа бол одоо манад ямар л галзуурсан хүн хөрөнгө оруулах гад мөнгөө бариад гаднаас ирэх үдээ. Манайч тийм одоо тасарцсан таатай орчинтой ч юм уу тийм хөрөнгө оруулалт хийх олон салбартай улс биш шүү дээ. Аль хөрөнгө оруулалт хийх бололцоотой салбар болгоныг л одоо яаж гэнэ үү? Манай энэ социал демократууд бүр ингээд таслан хааж штэ тэнд төрөл байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр бид нар бол үнэхээр том өөрчлөлт хийхээс нааш энэ одоо энэ үнийн өсөлт тий энэ иргэдийн орлого багасж байгаа аж ахуйн нэгжүүл үүдэ хаалга байж нээж байгаа залуучууд гадагшаад дөрвж байгаа асуудлыг бол бид нар үнэхээр зогсоож чадахгүй. Үнийг ингээд тулаад байна штэ. Энд чинь зөвхөн энэ жил болж байгаа юм биш. 16 оноос хойш ингээд тасралтгүй одоо 9 дахь жил рүү орж байгаа процесс байхгүй юу? За. За одоо хэдүүлээ за. Энэ төсвийг яаж юм хараа хяналтгүй гэдэг юм уу, үр ашиггүй гэдэг юм уу, бүр нэг яаж энэ мөнгийг үрий гэсэн сэтгүүр хандж байгаа зүг жишээнтэй харуулъя л да. За саяхан төв талбай дээр полов ажиллагаа болсон. За Монгол Өзбекистаны хооронд одоо худалдааны харилцаа хамтын ажиллагаа аюул өндөр байгаа гэж яриад 10 тоогоочийг авчирсан гэдэг баха. Нөгөө нэг тэр агшаах будаа энэ половд нурдаг нөгөө ногоотон зүг авчирсан гэсэн тийм. 100 тоогоо. За бүр тэгсэн гэсэн. За тэгсэн чинь энэ ажиллагааг анх одоо Нямбатар захирагчийн орлогч нь бараг 1.5 тэрбум гээд нэг хэвлэлж ярьснаа дорн залруулад гайгүй шүү дээ. Ердөө 600 сая гэж хэлсэн. А гэхдээ энэ мөнгө Нямбатарын мөнгө биш л дээ. Энэ нөгөө хотын татвар буюу одоо энэ нийслэл амьдарч байгаа бид бүгдийн л ингээд энэ хоримтлуулж байгаа цуглуулж байгаа мөнгө юм байна л да. Заавал энийг ингээд энд хот ингээд хутгалдаж ороод ингээд хаанаас ч юм бэ ингээд нэг хитэн тогооч авчираад одоо ингээд бүр ингээд басамжилж байгаа юм яаж ингэж хэлж штэ. Хүн болгоо одоо тэр юунд очиод нөгөө Узбекистанд очиод энэ полов хийж чадахгүй учраас бид нар харин ч одоо ийм гайхалтай ийм зүйл хийсэн гэд яриад байна л да. Та одоо хотын захирагч байсан ингэж болох юм. Болохгүйгээр барахгүй эн чинь ард иргэдтэй маш их тийм дормжилсан маягтай үйл явдал болсон. Тийм үү? Энэ бол за арай л хэтэрхий жишээ нь би бол одоо Узбекистан хүн байсан бол хараад те пэжтэй хөөх юм яатсан ард юм бэл гэх байсан. Тэгээ тэрийг одоо тэр их мөнгө зарж хийснэ гэд. Би бол үнэндээ арайчтай л гэж бодсон. Арайчтай гэж бодсон. Гэтэл би ахаал одоо халтраал хэллээ. Номхон тэмээ шиг байгаа ард иргэдний юм бол тэгэл ингээл цаддаггүй болно шүү дээ. Тийм үү? Парламентын сөрөг хүчин байхгүй. Ард иргэд нь бол ярихаас цаашгүй. Тийм үү? Интернетийн ард нугдахаас цаашгүй. Залуучууд маань бол одоо манай даваад орж сая шинэ гэрэл дэлгэр сайхан үнэхээр ингээд маш тодорхой маш зөв ийм зүйлүүдийг яриад байгаа байхгүй. Гэтэ яриа бол юу ч шүү дээ. Яриагаар юм болдог бол одоо болчих байлаа шүү дээ. Тэгэхээр би дээрээс нь одоогээр дэлгэр сайхан дээр байгаа дээр хэлий эдийн засгчд байгаа. Яг үндэ манай засгийн газар өөрийнхөө эдийн засгийг хорлох үйл ажиллагаа явуулаад. Тэгээ энэ л миний санаа зовоод. Би ганц жишээ хэлье. Олон улсын практикийг одоо шүнц сулгацууд хэлээ л да. Бэлэн санхүүгийн урсгалаас бусад тохиолдолд
аль ч улс орнууд үйл хөдлөх хөрөнгийнхаа зах зээл рүү гадныхныг оруулдаггүй байхгүй юу. Нэг ялангуяа хөнгөлтэй зээл засгийн газар хоорондын тусламжаар ерөөсөө юм хийдэггүй. Засгийн газар одоо хоорондын тусламжийн хөнгөлтэй зээлүүдийг бол хөгжлийнхаа проектуудад оруулдаг. Урт хугацааны хөгжлийн проектод оруулдаг. Тэрнээс биш одоо байшин бариад зарах ийм бизнес рүү оруулдаггүй. Яг гэвэл үйл хөдлөх хөрөнгөний зах зээл чинь үндэсний хоримтлалыг өсгөх хамгийн чухал зах зээл байхгүй юу? Мөн үү? Үйл хөдлөх хөрөнгөний зах зээл гэдэг чинь ерөөсөө алтны нөөцтэй л адилхан зүйл. Монгол улсын эдийн засгийн хүчин чадлыг бол нийт үйл хөрөнгөний активын үнэлгээ алтны нөөц тийм үү? Валютын нөөц гэж л харна шүү дээ. Гэтэл бас л нүд талтармаар юм болж байгаа. Чингэлтэд ингээд одоо 300 гаруй тэрбум чөлөө хот гаргаад газар чөлөөлж байгаа. Тэгэд энэ дээр одоо ингээд том хорооллууд барина гинэ. Тэгээд тэрэнд нь хятадд ороод авчиж чинь тэрийг. Энд чи юу гэсэн үг вэхээр хятадтай ажилчид орж байна. Тийм үү? Энд чи юу гэсэн үг вэхээр хятадын цемент орж байна. Энд чи юу гэсэн үг вэхээр хятадын барилгын материал орж байна. Тоног төхөөрөмж. Тоног төхөөрөмж орж байна. Тэгээд би болсон нэмэн өртөг одоо би болсон тэр үйл хөдлөх хөрөнгөний өсөлтийн үнцнийг аваад буцаагаар авчихна. За. Энд ч одоо юу ингэж ерөөсө болдоггүй байхгүй юу? Жишээ нь бид нар бол одоо энэ дахин төлгийгээд энэ барилга байсан барьж явахд тийм зориуд энийг хааж ирсэн. Нэг цаг гарал хүлээж байна. Ой цаа одоо дахиад ойч тусч чинь 2 цаг болж байна тий. Энэ асуудал бол би зүгээр яг үнэхээр томоохон юм доромжлол шиг харагдсан. Тухайн үед нь талбай хажуугаар мэдээж 2-3 удаа явж таарсан. Иргэдэн маань харамсалтай маш ихээр очролцсон байсан. Тэгэхээр энийг хараад би миний санаанд орсон зүйл бол эртний хаан засгийн үед ард иргэд ядуу дорой байхад өнгөө далах тараагаад гладиаторын тулаан ромд явуулдаг байсан гэдэг шиг л өнөөгийн 21-р зуунд ийм юм хийж байгаа юм л да. Энэ бол үнэхээр гутамшигтай бөгөөд ард иргэдийнхаа төлөө өмнөөс бол ор урмаар л зүйл. Хот юм хийх ёсгүй. Өнөөдөр бидний яг өмнөө наан яриад байгаа зүйл нь өөрөө их юм гоё юм ярьдаг. Хувийн хвшлээ дэмжин төрийн оролцоог бууруулна гэдэг. Гэтэл бодит байдал дээр хувийн хвшлээ нөхцөн дарсан иргэдэд басамжилсан юм зүйлийг тэр тусмаа иргэдийн татврын мөнгөөр л хийх ямарч боломжгүй л гэж би хувьдаа харж байна. Саяны Улбаатарын хэлсэн дээр тэр хятадын компаниуд гэдэг нь төр оролцох хийх ёсгүй зүйлээ ёсгүй мөнгөөр хийчихэд тэгээд нөгөө тендерийн босхийг нь өндөрсгөөд ядаж Монгол компаниуд орох тэр орон зайг нь хаачихсан. 100 хэдэн тэрбумын жилийн борлуулалттай байж иж тэр тендерт орохоор ингээд босхыг өсгөгдсөн байгаа юм. Тэгэхээр Монголын компаниуд баг консорциум болгож орж чадахгүй байна гэсэн гомдлыг өчигдөр барилгын яриа сууж. Тэгэхээр аюу асуулттай шүү дээ. Тэгээд тэр чин энэний ард Монголын энэ хувийн хвшлийн энэ үйлчлэгээний хоолунд хийдэг энэ хүмүүс маань хөгжих юм уу? Энэний ард Монголын барилгын компаниуд хүчрхэгжиж үндэсний барилгын компаниуд байх юм уу? Тэгээд нүүрс тээвэртэй холбоотой зүйл дээр үндэсний тээврийн компаниудаа бас боомлсон юм бодлого явуулаад байгаа нь бол яг өнөөдрийн эдийн засгийн яг явах ёстой чиг баримжаанаасаа бид хорчсон эсвэл алдсан байна л гэж ярих. Хоолнуудыг бас 4 янзын хоолоо хийн. Мөн дээр гандан төслийн эдийн гурвтай шилгээ 5 хоолоо өнөөдөр үүсгэхээр бид нар ажиллаж байна. Өнөөдөр бас манай энэ таваач нар сэтгэл санаа өнөхөр бас сайхан байна. Энэ хоног бас олон хүнд үйлчилсэн. Өнөөдөр бас жаа ядарч байгаа ч гэсэн бид сайхан энэ төрд биш тэ асар их мөнгө байна гэсэн үг. Маш хэмжээний татвар төлөгчдөөс асар хэмжээний мөнгө авсан. Тэргээрээ юу хийхээ одоо мэдхгүй дураараа дургаж байгаа эрх хөвч гаргаж шүү дээ. Ийли бас хөрөнгүүд байгаа тийм асар их хэмжээний мөнгөөр дураараа дургаж байна. Гэтэл цаана нөгөө татврын төлж байгаа би түрүүн тоогсон шүү дээ. Аж ахуй нэг чинь хаалгаа барьж байна. Би нэг ганц хэлээ л да. Ковид үед албан ёсоор шүүхээр ороод бүх үйл ажиллагаа зогссон шүү дээ. 1900 компани бол хаалгаа барьсан. Яг шүүхээр хаалгыг бариулсан. Яагаад тэгэхээр одоо бид нар ингээд үйл ажиллагаа зогсчихоор ажилчдынхаа цалин одоо тавьж өгч чадахгүй байна 1900 компани. Тэгвэл 24 онд хийдгэж 6000 шүү дээ. Ковид үеэс даруй 3 дахин
Энэ юу гэж нэхэр татврын дарамт асар их байна. Нөгөө талдаа татвар төлөгчдийн мөнгөөр одоо нэг баян айлын ирэх хүүхд яадаггүй тэрийг хийж штэ энэ төр. Тэгэхээр энэ дээр юу гэж дүгнэх вэ гэхээр төр бол хийх ажлаа ерөөсөө огт мэдэхгүй байна гэж би дүгнэж байгаа. Төрийн хийх ажил бол маш энгийн. Ард түмэн одоо хангалуун орлоготой ингэж амьдрахын төлөө бүх улсын төр ажилдаг. Гэтэл манайхан бол бид нар өмнөөс ч бүхнийг хийчихээ. Бид нар бүгдийг чадна гэдэг байдлаар ингэ явж шүү дээ. Тухайлх юм бол одоо жишээ хэлэхэд Монгол улсын төсөв бол дотоодын нийт бүтээгдэхүүний 40%. За дээр нэг 126 одоо төрөөмжт компани байгаа. Эднийх нь одоо тэр манай дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг харах юм бол 30 бараг 70-80%. За дээр нь төсөв дагсан 50000 компани байдаг юм. За тэднийх нь хэмжээг харах юм бол 80% нь одоо төрөөс хамааралтай байгаа байхгүй Монгол улсын. Гэтэл сая Вьетнамын коммунист намын хурал боллоо шүү дээ. Тэгэхэд Вьетнамын коммунист намын хуралдаар манайхаас илүү юм хэлсэн. Юу гэхээр би одоо манай Вьетнамын эдийн засаг 50% нь одоо төр эзэлж байна. Энийг бид нэр одоо дараагийн 5 жилд 20-30 болгоно гэж ярьж шүү дээ. Манайхаас эсрэг байгаас коммунистууд хүртэл эсрэг ярьж шүү дээ. Төрд өмч хөрөнгө байх хэрэг байх ёсгүй. Тэрийг коммунистууд хүртэл ойлгоцсон байж хат манайхаа одоо бүгднийг хурааж авна. Бид нар барилга барина, бид нар таксигийн чинь барина, бид нар хоол өгнө гэдэг байдлаар ингээд бүр ёстой нэг нуг хэлэхэд одоо хэлэх үг алга байна. Жишээ нь яг үнийг хэлэхэд төсвийн эхний удирлын байдлыг харах юм бол би андуураг бол 1.2 их найдаар өмнөх жилээс орлоо. Өмнөхтэй өмнөх оны байдалтай харьцуулахад 1.2-оор дутсан. 1.2-оор дутсан. Гэтэл үнийг хэлэхэд 3.6 их найдаар үлөө хөрөнгө оруулалт хөтөлсөн байсан. Тэрний чинь зөвхөн эхний удирлаар бараг 60-50% шахуу өсөрчж штэ. Энд чи яаж нүхээр нөгөө дарга нарт мөнгөгүй болж байгаа сигнал өгöd эхлэхгүй юу? За энэ сигнал бол аюултай сигнал. Одоо энд оппозицл одоо сөрөг хүчил онцгой анхаарахгүй бол одоо байгаа их усрүүдэд тууч эхэлдэг. Янз янзын полоб юу ч одоо өчнөө полоб яв. Юу шинэ гэрлийн полов ажиллагаанд оролцоогүй. Хажуугаар нь явсан. Тэгээ оочрын дийлэхгүй мэлээ. Тэгвэл энэ полов Нямбатар гэдэг сэдвийг хаачих уу? Тэгээ хай. Таач бол их том гаранд түүц барьчаад одоо иргэдийн түүцийг бол бараг одоо 5000 иргэнийг орлогогүй болгочлаа шүү дээ. Шууд 1-2-3 шинэ ачаа явуулчлаа. Тэгээ өөрөө нэг том гаранд түүц одоо бид нар бол мега төсөл гэдэг хотын барьчаад одоо тэндий бараг зонжин үйл ажиллагаа явуулах ч юм уу. Одоо энэ бол одоо байж болохгүй зүйл одоо энийгээ өөрчлөмөр байна. Яг гэвэл энэ ерөөсөө манай энэ төрийн чинь ерөөсөө ямар ажил хийхийг мэддэггүй юм байна. Гэтэ ямар нэгэн ажил хийж харагдах. Одоо тийм л юмтай болчиход байна. Хэдүүлээ яг манайхаас айл гэрт ирсэн зочид байна. Сайхан халуун американоогоороо тийм ээ. За бидэнтэй хамтарч ажилладаг Get гэдэг юм онцлог сайхан американо кофе юм тийм ээ. Амт ямар таалагдж байна уу? Сайхан кофе. Сайхан байна. Тэ. За нарийн технологиор Монголдо боловсруулж хуурж бэлтгэсэн шинэхэн үрийн Get кофег одоо CU сүлжээ дэлгүүрүүдийн бүх салбар дээр одоо та хүмүүс очиод их амтлах болцоотой шүү. Тэгээд тууштай байдал амт чанараараа алдартай пробот технологийн төхөөрөмжийг ашиглан за кофений өрөө Монголдо нарийн хуурч кофений чанараа дээшлүүлж за эспрессо усны төгс харьцааг хангаж за баялаг тэнцвэртэй амтыг бол бий болгосон шүү. Тэгээд манайхан тэгээд сайхан амтлаараа үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн тэгээд мэдж байгаа үстэй. Тэгээд CU-гийн одоо өөрт ойрхон орших энэ салбар дэлгүүрээс ороо сайхан амтлаараа өдрийнхөөс кофений хэрэгцээг аваарай гэж хэлье да. За дараагийн нэг кейс цаг баг байгаа. Гэтэ би айлхаар хөндөөл явна. Саяхан энэ хөвсгөл аймагч юу юм болсон юм бэ? Бэлтгэсэн бүр ингээл одоо аймгаар ингээ мөнгөө ингээ алдчих. Дараа нь шинэ бүр ингээд худалдааны дүн шатчих. Энэ хараагдан барин ийм гэсэн байдгүй байгаа та. За тэр яг уу. Тэгсэн чинь нэг сонирхолтой болсон. За нэг ороод энэ ингээ шатаж одоо юунаас ч болсон одоо байгалийн дагуулшгүй үзэн зүйл юм уу, тог заглагаа юм уу? Би мэдэхгүй. Онцгой байдлын галаад өгүүлэлт нь гарсан юм уу? Баз тодорхой мэдээлэл өгөөгүй л яваад байгаа. Тэгсэн чинь нэг юм болсон. Одоо худалдааны төвд одоо үйлчлэгээ явуулж ирсэн худалдаа эрхлэгчдэд гэх юм уу? Эсвэл одоо энэ шатцсан энэ байгууламжийг дахиж сэргээж барих гэдэг юм уу? Энэ ондоо багтаад улсын төсөөс 5.2 тэрбум төгрөгийг энийг одоо засгийн газрын одоо нөөц цаан төрөл яриад байгаа юм л да. Гэтэ эн чинь эцэстээ нэг татвар төлөгчдийн мөнгө л дөө. Тэгэд ингээх хэрэг ер нь засагт ер нь байгаа юу? Ягаад гэвэл галын дүнэлт эцсийн байдлаар гараагүй. Энэ эсвэл яг юу юм уу?
засгийн газрын одоо улсын мэдлийн ийм объект үс юм уу? За мэдээж хүн ингээд одоо өмч хөрөнгө алдсан бол харамсалтай. Гэхдээ энэ ингээд ийм жишг явах юм уу? Өөрөөр хэлж байгаагаар үнэхээр төрийн мөнгө гэж бол ерөөсөө байдаггүй. Татвар төлөгчтэй л мөнгө гэж тийм ээ. Өөр ерөөсөө ямар ч орлогын хүсвэр төрд байхасгүй байх учиргүй байна. Татвар төлөгчтэй мөнгийг ингээд хийгээд байна. Тэгээд би ахаад л нөгөө залуучуудтайгаа гомдол мэдүүлээд байгаа юм. Та нар л ийм байдалд давраагаал хүргэсэн шүү дээ. Энийг ингэж яваад эн чинь ийм үйл явдал хичнээх явба. Тэгэд одоо тэнд сөрөг хүчин байхгүй болсон. Барьцаанд орсон. Тийм үү? Өдөөд тэд нар байсан болвол бусад Монгол улсынхаа одоо бусад иргэд тойргийнхаа төлөө бас тэд ч дуурна шүү дээ. Яаж байгаа юм бэ та нар чинь? Тийм шүү дээ. Тэгээд яасан гэхээр та нар нэг юм анзаараарай. Ингээд байхаар улам хариуцлахгүй байдал газар аваад явдаг цаашдаа. Яг тэгвэл дараа нь төлчдөг. Гэхдээ тэр чинь өөрсдийнх нь нөгөө чиний хэлдгээр гэрээ тийм үү? Даатгал, эрсдэл энэ хариуцагч нь бүгд байж байгаа шүү дээ. Түрээслэгч тэр. Яг хариуцагчтай. Тэр хариуцагчтай нь гэрээ ийц. Тийм биз дээ. Гэрээн дээр харилцан үүрэггүй л ийц. Тэгээд бүх юм л сая ингээд яг энэний дараа хойд бүсийн чуулган гэдээ боллоо л да. Засаг очиол ингээд тэнд чи өргөн бүрэлдэхүүнээрээ баг хэдэн километр цуугаар очиол юм боллоо. Зарим нэгсэг зэрэгч очсон баг. Тэгээ очиод ингээд шууд амлцдаг нь яг яадаг юм бол. Худалдааны төвтэй холбоотой асуудал дээр сая бид яриад засгийн газрын одоо үдэс хойш худалдаан дээр засгийн газрын нөөц хөрөнгнөөс энэ тодорхой хэмжээнд үйл ажиллагаагаа жигдэгдэл гэж санал тавьсан 5.2 тэрбум төгрөгийн санхүүгийн асуудал бас шийдвэрлэгдсэнийг хэллээ. За энэ асуудал бас засгийн газрын тогтоол дээр орж байгаа. Яг өөрийнхөө тэр сангаас төлнөж хэлсэн юм байна шүү дээ. Тэгэхээр Монгол улсын төсөвтөр нэг 20 орчим сан байдаг, тусгай сан. Эннийх нь захиран зарцуулдаг улсууд нь дандаа сайд дарга нар байхгүй. Тэр сангаас зарцуулна гэж хэлжтэй. Тэгэхээр 2016 онд энэ тусгай сан бол нэг 2.3 их найд байсан. Өнөөдөр хэд болсон гэж 11.3 буюу бараг 5 дахин нэмэгдсэн. Тэгэхээр миний энэ дураараа дурагддаг мөнгө асар их байна гэдэг чинь жишээ нь баггүй. Тэгэхээр ерөөсөө энэ тусгай сан гэдэг бол хулгай хийдэг одоо нэг олон хулгай хийдэг аргуудынх нь нэг нь бол энэ сангаар дамжуулж хулгай хийдэг ийм арга баггүй. Тэгэхээр энэ сангууд нь 5 дахин нэмэгдсэн юм чинь энэ дотор нь одоо юу гэдэг ард иргэдийг тайвшруулах юм мөнгө байж юм гэсэн ийм үг л дээ. Тэгэхээр нөгөө нэг сөрөг хүчин байхгүй байгаагийн чинь л одоо гор нь ингэж гарч шүү дээ. Төсөв баталж яхад одоо ард түмэн бүх хүмүүс одоо шүүмжилж явах хэрэгтэй. Төсвөө тоохгүй байсаар хагаад бид нар ийм байдалд хүрэж шүү дээ. Нэгдүгээр хохирлын асуудал. Тийм биз? За бэлтгэсмөрөнд бол бид одоо хэдэн зуун сая тэрбумаараа хохирсон. Тийм биз? Өгсчүүл одоо банкнаас одоо авах одоо хэмжээгээр зээл аваад ингээд эцсийн сүүлд одоо манай Өсгөл аймгийн 2000 гаруй зэрэг тохироод нэг ч төгрөг аваагүй ингээд хохирч зүг шийдвэр гарсан тийм ээ. Нөгөө улсууд ингээд одоо ялц юм аваад ингээд явсан. Энэ шинэ мөрөнгөний асуудал хариуцлагын асуудал байна. Дүгнэлт гарга. Бид нар бол одоо барин 50 одоо ингэсэн байх гэж одоо хэлж болохгүй. Дүгнэлт нь гараад ирэхээр ямар хүнд хариуцлагатай болсгүй гэдэг асуудал аймгийн засгийн зүгээс бол хариуцлагатай хандна гэж ингэж бодож байна. За хоёрдугаар хохирлын асуудал дахин хэлээ. Үнэхээр яг одоо тэр гэрэл цахилгаанаасаа болсон юм уу? Одоо өөр хүчин зүйлээс шалтгаалсан юм уу те? Ингэж явах хэвээр байдал ингээд юу энэ тухайн төрөлхөө ингээд татварлагчдын мөнгө рүү орж болох юм уу? Үнэхээр ингэж попормоор байгаа юм бол энэ аймгаа сонгогчдод бол их хурлын гишүүд нь өөрсдөө бол хувьсан мөнгө гаргаад энэ хохирлыг тэгвэл төлчүүл яад. Энэ шулуун хэлэхэд энэ боломж бот байхгүй бөгөөд худлаа зүйл хувийн бизнесийн харилцаан дээр төр хариуцлагыг хүлээдэг ийм тогтолцоо жишийг тогтоох юм бол энд чинь бизнесийн ёс зүй хариуцлага тэр эрсдлээс хамгаалах тогтолцоо бие биенийхээ өмнө нь үүлэх үүрэг гэдэг зүйл хайчих юм бэ гэдэг юм асуудал байна. Хоёрдугаар нөгөө талд нь энэ бизнесээ хамгаалах ёстой иргэдийн тэр даатгалын харилцаа, даатгалын зах зээл яаж хөгжих юм. Миний юм шатчвал төр өгчнө гэдэг юм сэтгэхүйг бид нар энэ буруу сэтгэхгүй эдийн засгийн хувьд байж болохгүй. Энэний ард миний бас дараагийн санал авч байгаа зүйл нь ингээд төр данхаагатай байна гэж давадарч эдийн засгч яриад шүү дээ.
төр данхаагаад бүхнийг хурааж явал төрийн оролцоо нэмэгдээл ингээл явах тусмаа ерөөсө төр ингээд пловч өгч जैन, хохирлыг нь тааж जैन, улирал бүр иргэдэд ноглол ашиг олгож иргээд тэгээд төр их буянтны үрх тоглож эхэлж штэ тий. Тэгэхээр төр ингээд хит томрох тусмаа ингээд ийм осолтой ийм үйлдэлүүд рүү орж ирж байгаа. Буруу төсвийн зарцуулалт гэдэг нь зөвхөн наан харагдаж байгаа энгийн илэрцэл гэж би бодоод байгаа юм л төр томрох тусмаа дөнгөж саяхан 3 сард биднийг үнэллээ шүү дээ. Монгол улс ардчилсан тогтолцоотой улсаасаа бид нэр автократ тогтолцоор гулсж байна гэдэг. Гэхдээ энэ асуудлыг болохоор маш олон жил ярьж байгаа юм. Төр юу хийж болох юм, юу хийж болохгүй юм гэдгээ. Ялангуяа бизнест оролцмооргүй байна гэд энэ хүн бол бараг сонгол үеэр бол маш их ярьсан хүн шүү дээ. Гэтэ одоо хамгийн их одоо тэр нийгэмчлэх төрлөө авах юмыг хамгийн их ярьж байгаа хүн одоо өмнө ярьсныхаа эсрэг яриад бүр ингээд бодиттой гардан гүйцэтгээд байгаа хүн байхгүй юу. Тэгэхээр эн чинь өөрөө бид нар яг ямар нийгэм рүү яваад байгаа юм. Гэхдээ яагаад та нар дандаа ярьсныхаа эсрэг юм хийгээд идэв өмнө амлсныхаа тий. Ер нь бол нэг л маш хурдан тэр одоо төрийн тэ төр бизнес хийхийг хориглон, төр бизнест хит оролцохыг хориглоно гэж бол хамгийн гоё ярьсан хүн, хамгийн их ярьсан хүн өнөөдөр тэр ярьсныхаа эсрэг яг ардын үйл ажиллагаанууд хийгээд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол саяны энэ бол байж болохгүй зүйл. Манайхан бүх баримт жишээг нь ярьчлаа. Тэгээд бол засгийн газар бараг энийг ярьсан сайд бараг уг нь бол манайхаас өөр оронд бол одоо бараг огцорцсон байгаа шүү дээ. За өнөөдрийн сэдвтэ хамаагүй гэж магадгүйсэн шууд бусаар хамааралтай нэг босон үйл явдлыг би танарт одоо ярив. Хэдхэн хоногийн өмнө Монголын хөгжмийн урлагийн бас томоохон төлөөлөл урлагийн гавь зүтгэлцэн Балчин сүрэнгийн долгион гуай таалал төгслөө. За тэгээ ажил явдал нь соёлын төвөргөн дээр боллоо л доо. Тэгээ өглөө ах дүүс урлаг тайртай хүмүүс ингээд очсон. Тэгээд соёлын төвөргөнөөс талигаачиг эцэн замд нүдэх гээд нөгөө шарилыг ач машиныг оруулах гэсэн чинь цагдаа нар оруулдаг. Яасан гэсэн чинь тэр өдөр Монгол генералын өдөр соёлын төвөрөнд арга хэмжээ болно. Дээрээс чиглэл ирсээ ийшээ ямар ч машин орж болохгүй. Гэхдээ энэ талигаачиг ийшээ хөдөөлүүлэх гээд ингээд нөгөө энэ машин ингээд нөгөө ирж байгаамаа эндээ ингээд бид нар аваад явчих юмаа гэсэн чинь надад тийм их үүрэг байхгүй гэд нэг болж юм л та. За тэр Монгол генералын өдөр бас л энэ татвар төлөгчдийн мөнгөөр л тэр өдөрлөгийг хийж байгаа. 80 гаруй жилийн түүхэндээ 230 генерал төрсөн юм байлээ л те. Их олон генерал. Би тэрийг буруутгах юм шиг. Гэхдээ яагаад иргэндээ ийм ялгамжтай хандж байна? Нөгөө талдаа энд нөгөө л татвар төлөгчдийн мөнгө чинь ингээл явж байгаа. Тэр заавал одоо тэр генерал өдөр байна хамаагүй те. Зүгээр би надад их имзэг байна л да. Яг бол манай телевизтэй талигач ойр идэв гэсэн. Олон соёл урлагийн ийм контентуудад хамтарч хийж ийсэн. Тэгээд зүгээр л тэр талигаачийг зүгээр өөрийнх нь тэр одоо залуу насаа тэр одоо тэр тайз гэдэг юм одоо тэр энэс хамтлагаар л ярихад тийм ээ. Тэр хүний ингээд тэндээс ингээд хүн болгон орё машин болгон оруулах гээг байхгүй. Зүгээр л шарилач машиныг энд ингээд оруулаад тэндээс нь гаргаад явъя гэхэд надад тийм ирэх үүрэг байхгүй. Би арга хэмжээ авахулна гэд хөөрхий тэнд нэг цаглаг албаагч зогсож байгаа байхгүй. Энэ улс орн яг хаашаа явж байна? Батулбаатар. Төрөнөөс хойш миний хэлээд байгаа зүйл төрөлтэй. Ерөөсөө иргэд хүлцсэнгүй, иргэд дуугаа, иргэд бүх юмыг төвчээлээ гэдэг юм уу? Энэ нийгэмд бол хэн үнцэнтэй, хэн үнцэнгүй гэдгийг улс төрчдөл тогтоож эхэлдэг. Тийм үү? Генералуудад найр тавих уу? Тийм үү? Урлагийн одоо тэр үнэхээр одоо долгионч нь бол энэ орчин үеийн Монголын урлагийг бий болгоход аюул жинтэй өв нэмэр оруулсан. Маш их чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхээр энийг илүү үнцэнтэй өгөх гэдэг энэ байдлыг ингээл дураараа тогтоож эхэлж байна гэж байна. Энийг бид нар ялгамжтай байдалд нэрлэдэг байхгүй. Ялгамжтай байдал гэдэг үг бол их зөөлнөр хандсан үг шүү. Зүгээр л тэр дарга нар юуг үнцэнтэй, юуг үнцэнгүй гэж үзхийг тэр жишгийг тогтоодог болсоо л гэсэн үг. Одоо аарах болсоо л гэсэн. Мундаг тамирчнууд чинь спортын төв ордноос нь жүжигчүүнийг драмын чадраас нь гаргадаг л байсан шүү дээ тий. Угаасаа л тэгж. Заавал төр нийгэм зүтгэлэн гэхгүй шүү дээ. Тэр хүн чинь насаараа л ажилласан бол тэр чинь нэг удаа ч гэсэн нэг сүүлчийн хооронд нь нэг хүндэтгэл бас байх хэрэгтэй. Ваа юм болчих. Тэгэхээр одоо эдийн засгийнхаа хувьд би түрүүн хэлсэн баг бид нар социализмаар байна гэх тийм үү. Тэгвэл одоо энэ төр одоо бид нар бүхнийг чадна, бид нар бүхнийг одоо тэргүй манлаа байдаг. Бидний хэлсэн үг бол одоо хууль юмаа гэдэг. Даргын хэлсэн үг бол хууль юмаа гэдэг ийм байдал дээр очиж ш. Тийм учраас ийм асуудал гарч байгаа шиг байна. Энэ асуудал бол
зөвхөн одоо тэр хүнтэй холбоотой, талигчтай холбоотой гараагүй. Энэ бол сүүлийн жилүүдээр энэ хавтгай болсон. Одоо энэ төрийн дарга нар бол одоо дураараа дурагддаг байдал бол дөнгөж өнөө маргааш энэ том төсөв 25 оны төсөвтэй холбоотойгоор биш сүүлийн 10 жил одоо хавтгарлаа шүү дээ. Саяхан одоо тэр төрийн өмчт компани менежер юу хийсэн шүү дээ. Хэвлийн орол тэн дээр төрийн өмчт компани захирал дарга нар нь өөрийнхөө муурны хоол, муурныхаа левч одоо чийж өвчгээд даруухан хэлжэл за тэрийг төрийн мөнгөөр авч шүү дээ. Тэгэхээр энэ төр бол одоо бид нар бүхнээс илүү энэ ард түмэн юу ч биш юм. Энэ ард түмний толгойд орсдоо жинхэнэ бааж хийжсэн ч хамаагүй гэсэн ийм нөхцөл байдал руугаа одоо бүр одоо дураараа дурах байдал руу орчлоо. Тийм ч учраас бид тэр түрүүний миний жишээ авдаг бол коммунист нам чинь хажууч чинь та нараас ухаантай байж гэдгийг хэлээд байгаа. Одоо дөрөв шинэ гэрэл хэллээ л да. Машин түрээсэлж гин, будаатай ураг зарж гин. Одоо нутгүй сөөг мөөхийг авчих үү дээ. Ойрхон биш үү? Тэр ер нь яг бидний 90-ад онд одоо манай ахмадуудын авч ирсэн ардчлал бол сонгосон зам бол асар зөв эдийн засгийн хувьд чөлөөт зах зээлийн эдийн засгтайг 92 онд зөвлөндө баталгаажуулаад өгчихсөн. Энэ бол бидний сонгосон зам үнэхээр зөв байсан. Одоо харин яг бодит байдал дээр энэ сонгосон зам дээрээ бид үнэнч зогсож байна уу гэдэг л асуудал байгаа юм. Ер нь бидний дөрөвний галуу улсын судалгаагаар ч гэсэн бидний өнөөдрийн нийгэм бол бүх үзүүлэлтээр нэг яг бидний явж байгаа зам руугаа явж байгаа эсхийг эсрэг чиглэлд зааж ял да бидний бүх тогтолцооны хувьд авилгал хэвлэлийн эрх чөлөө, хувийн эрх чөлөө хаана явна, өмчийн эрх хаана байна. Энэ эрхүүдийг харах юм бол эрхүүд маань ер нь хязгаарлагдаад байгаа юм шиг харагдаж байна. Одоо манайх бол багж бол хавар шизар гэдэг манайх маш их хэмжээний одоо манайх 150 жолоод 70 сая төгрөгийн бараатаа баг их зарч амжигнууд бүгд ингээд юу ч хүс галд байх болгочлоо. Бидний гэр орн бол бидний үлдэх гэр орн. Шинэ мөр бол бидний хоёр дахь гэр мөрөө бидний амьдраагаа залгуулах гэр шүү дээ. Одоо бид нар яг юугаар амьдрах юм? Одоо өнөөдөр ингээд хурдлаа одоо маргааш бид нар талхныхаа мөрийг бид нар хаанаас олох юм? Одоо баг биднийг өршөөхгүй шүү дээ. Одоо ингээд зах цагаас уцтаад эхэлж байна. Манайх бол сарбар 2 сар 14-ний зээлд үлдэх. Энэ асуудлыг шийдэж өгмөрэй. Тэгээд энэ гал талсан шалтгаанууд ерөөсөө цахилгаан аль өвлөл энэ цахилгааны асуудал яригдал байсан. Нэг ч арга хэмжээ аваагүй. Шинэ сэдвийг хаа. За саяны хэлсэн юм дээр нэг 3 зүйл бид нарт ажиглагдаад байгаа. Нэгдүгürt бид нар бол төрийн эдийн засгтай улс болчихлоо. Уг нь бол чөлөөт зах зээлтэй улс болох тийм зорилго тавиад 35 дахь жил рүүгээ явж байгаа шүү дээ. Гэтэл ийшээгээ бид үнэхээр орж чадахгүй байна. Энийг үргэлж буцааж байна. Хоёрдугаарт бол бид нар даргын засаглалаасаа гарья. 70 жил явсан дарга засагладаг, дарга тушаадаг зүйлээсээ гарч хуулийн засаглалтаа болъё гэдэг зорилго тавьсан. Энэ лүгөө явж чадахгүй байна. За 3 дугаарт нь бол маш олон улс оронд туршигдсан зүйл шүү дээ. Дээрээс ингээл дээр нэг хэдэн хүн сууж байгаа нэг амар супер төлөвлөгөө гаргаад доошоо шууд ингээл захиран тушаагаад энийг биелүүл ингүүл манай улс хөгжинэ гэдэг зүйл бол явдаггүй юм аа. Маш олон улс оронд энэ бүтлгүүцсэн гэдэг зүйлийг өнөөдөр манайх хийх гээд оролдоод байгаа нь энэ том эмгэнэл байхгүй юу. Энийг хятад хүртэл зассан шүү дээ. Дээрээс нь бүх юмыг чиглүүлж заах гэж тэр 60 70 оны үед яаж бүтлгүүтлээ ямар олон хүний өсгөлөнд алдлаа. Сүүлдээ хүлээн зөвшөөрөөд ерөөсөө дороос иргэд өөрөө тэмцэж хөгждөг юм байна. Иргэдийн санаачлах хөгжлийг л төр дэмжих ёстой юм байна. Энэ дороосоо үүссэн тэр санал санаачлах ажлыг төр бодлохоор дэмжих ёстой юм байна гэдэг зүйлээрээ л тэр улс маш эрчимтэй хөгжсөн. Одоо бүр дэлхийд нэлээд тийм шин жишг тогтоосон тийм чөлөөт эдийн засгтай маягийн улс болж штэ. Гэтэл манайх бол ерөөсөө дээр том эрфрат гаргадаг тий алсын хараа 2050 гэсэн том эрфрат гаргачаад энэ эрфратын дагуу бүгдээрээ гэрийн даалгавар хийхлээр чинь тэр чинь ямар ч хэмжих зүйлгүй тий хэмжих нэгжгүй юм гоё урээнууд байгаа байхгүй юу социализмын үеих шиг урээнууд тэгж сайжруулнаа нэмэгдүүлнэ яаж юм мэдэхгүй тийм ээ. Тэгэхээр одоо бид нар энэ 3 зүйл тий төрийн эдийн засгаас татгалзмаар байна. Даргын засаглалаас татгалзмаар байна. Тэр дээрээс бүх зүйлийг тушаахаа одоо болимоор байна тий. Дороосоо иргэд өөрсдөө аж ахуй нэгжүүд өөрсдөө хөгжлийг авчирдаг юм а гэдэг зүйл рүү л ойлгомоор байгаа юм. Тий. За буцаад яг татвар руугаа оръё тий. Ерөнхийдөө оюун эрдэнэ шинэ жилийн мэдлэгэн дээр нэг зүйл амласан. Гадаа зогсож байгаа бол их мэдлэгээ төвшүүлсэн шүү дээ.
талбай урд баха тий. Тэгээд ингэсэн шүү дээ. Их хурлын хаврын чуулганаар татвар болон нийгмийн даатгалын багц зүйлийг бол засгийн газраас өргөн барина, хилцүүлнэ гэсэн. Тэр ажил юу н одоо хаана явна? Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ татвар шимтгэлч одоо бүр утгаа алдлаа л да. Нэг философи яваад байдаг ш. Та төрхөн үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг. Энийг одоо хит одоо нөгөө нэг тийм уул болгоод ингээ барьчихж байгаа болов гэж би хайж ин л да. Одоо чинь энэ кейс харуулъя. За одоо энэ нөгөө манай нөгөө нэг Томоко гэл нэг Японы нэргэн бичний зөвгүй үржүүлж бас нэг Монголд ажиллаж амьддаг те. Малын үлийн татвар авна гэсэн гэж байгаа зүгнээс нь. Тоглоод байгаа мөг чи тийм гэж байгаа аавна гэд. Тэгээ одоо зүйлдээ бүр нөгөө манай зөгтөр ах чи үрдээ бүр ингээд хартаа бүр ингээд шог зураг хүртэл ингээд гаргацсан явж байгаа те. Урангоо гэл нөгөө нэг энэ үл хөдлөх хөрөнгийн нөгөө нэг энэ бас нэг юм яаж байгаа нэг эмхтэй байдаг те. Одоо ингээд хэлж шээ те. Өөрийнхөө орлогын татврын те дараа цуглуулсан одоо энэ аваад тийм үү? Энэ хартаа ингээд 2% татвар авна гэж байгаа байхгүй. Үл хөдлөлийн татварыг аваад идэх те. Энд чи өөрөө ингээд бүх татвараа төснийгээ дараа дахиад улсад ингээд тухайн дээр зарсан үнийн дүнгээс 2% татвар өгнө гэдгийг би бас ойлгохгүй л байгаа. Энэ давхурцсан татвар ингээд яваад байгаа байхгүй. Монгол улсын татврын хувь хэмжээ өндөр үү гээл. За тэгэхээр нийгмийн даатгалыг бол сайд нь бол бусдаас арай бага нийгмийн даатгал төлж байгаа гэдээ хэлсэн баг шиг л. Тэгэхээр өнөөдөр Монголын татврыг бол би өндөр гэж хэлнэ. Хувь хэмжээний хувьд биш үү? Хувь хэмжээгээр харьцуулах юм бол хөгжиж буй орнууд дотор нэг дундаж хавцаа өндөр хөгжилтэй орнуудаас бол бага ийм хувь харагдаад байгаа. Гэхдээ энэ 10% татвар нэг 10 гаруй % нийгмийн даатгалыг ажилтнаас аваад байгаа нь энэ хэдэн төгрөгөөс авч байгаагаас л болж байгаа. Хэрвээ өнөөдөр Монгол улсын иргэд нэг 10 сая төгрөгийн нэрлэлсэн орлоготой байгаад байсан бол энэ дээр нэг 10% татвар төлөөд нийгмийн даатгал буюу ирээдүйнхээ төлөө тэтгэврийн даатгалд нийгмийн даатгалд нэг 10 гаруй % төлчөөд нэг 8 орчим сая төгрөг үлдэх гэдэг шүү дээ. Тийм байсан бол Монгол улсад татврын хувь хэмжээ харьцангуй байх. Тэгэхээр хувь хэмжээгээр биш энэ бодит орлогын хэмжээ амжиргаанд хүрэлцэх байдал дээр нь суурилж бид татврын хувь хэмжээг нэгдүгээр харах ёстой. Хоёрдугаарт нь тэр татврыг бааз суурийг тэлэх гэж байгаа юм шиг байна. Зүгээс балын үлийн татвар аавна гэдгийг би бол тэгж харлаа. Бид нар татврын бааз суурийг тэтгэхийн тулд өнөөдрийг хүртэл ирсэн татврын бодлогоо өөрчлөх ёстой л гэж би харддаг. Өнөөдрийг хүртэл Монгол улсын татврын бодлого бол энэ зах замбраагүй тэлсэн үндэслэлтэй эсэх нь тодорхойгүйгээр тэлсэн төрийн зардлыг санхүүжүүлэхэд зориулсан татврын бодлого явуулж байгаа. Гэтэл нөгөө хувийн хвшлээ дэмжих дундаж орлоготой иргэдийг бий болгох, чинэлэг дундаж давхаргыг бий болгох руу явсан тийм татврын бодлого баггүй. Тэгэхээр бол зүгээр авах зорилттой татварлууч таны хэлсэн нөгөө татвар төлөх нь үнэн гэдэг шиг энэ бол төлөх ёстой гэдэг ийм хандлагаар л явж штэ. Тэрнээс тийм тохиолдолд бол татврын бааз суурь өөрөө өсөхгүй. Тэгэхээр одоо таны нохооноос ч юм уу зүгийнээс шин төрлийн татвар зохиож ижил татврын орлогыг нэмэгдүүлэх арга зам төрдүүлтнэ дээ. Учир нь бид нар иргэдэд дэмжсэн, бизнесээ дэмжсэн татврын орчин бүрдүүлж чадахгүй байгаа учраас бизнесүүд нь хөгжихгүй нөгөө төрөнд идэхгүй. Одоо хэрвээ цаашдаа нүүрсний үн унахал юм бол, нүүрсний гарц багасгал юм бол Монгол улс төсвийнхээ 20-30% тийм ээ нүүрс байхгүй болчихлоо гэж бодъё. 20-30%, 40-50%-ийг нь баг өрөөр санхүүжүүлэх юм хэмжээнд л очих байхгүй. Нэгэн төсвийн зардлаа яаж бууруулах вэ? Тань чадах уугүй юу? Халамжуулан бусад зардлуудаа. Тэгэхээр бидний хувьд энэ татврын бодлогыг яг одоо шинжлэх хэрэгтэй. Би бол хууль нь явж байгаа гэж ойлгож байгаа. За. Таавдар зүйл. За тэгэхээр татвар бол мэдээж бус тусуудтай харьцуулахаар биднийх бага шүү дээ гэдэг ингээд сайдар нь хэлээд байгаа юм л да. Гэтэл тэр бус тусууд гэдэг байгаа тэр барууны улсууд жишээ татаад байгаа улсуудынх нь орлого нь хэдвэ гэдгийг бид нар бас тооцож үзэхгүй байгаа юм л да. Манайс бол Монголд бол ард иргэдийнх нь олж байгаа орлого, өрхийн орлого бол туйлын бага. Нөгөө нэг жишээд байгаа улсуудаас нь хэд дахин бага. Ер нь энэ манай улс төрчид энэ том дарга нар жишээ авах их дуртай, их том жишээ авдаг. Америк одоо юу гэдэг Англи, Европын одоо биднээс 300 жилийн өмнө чөлөө зах зээлд алхсан ийм улсуудын жишээг авч ярьдаг л да. Бид нар бол энэ Казахстан, Киргиз тийм үү? Энэ улсуудтай бид нар ойролцоо тийм одоо тамирчнаар утгах юм бол тийм хэмжээний тамирчтай байхгүй. Бид нар тэр дотроо ярих ёстой. Яагаад өнөөдөр юу зөвлөлт холбоот улсын Эстон тэр Прибалтикийн улсууд хөгжөөд байна. Тэдний туршлагыг бид нар судлах ёстой болохоос биш шууд Англи, Америкийг ярина гэдэг бол заан одоо юу гэдгийг заан одоо жижиг амтай хоёр юу аах вэ? Туул хоёрыг ингээд заан чи их хүчтэй шүү дээ. Ийм их хүндийн мөрөгдөг. Тийм учраас туулаа өргөх ёстой гэдэг байдлаар татварыг ингэж бодож болохгүй. Ийм зүйл одоо жишээ авч ярьж болохгүй. Бид нар тэр Киргиз яагаад их боломж юм байна.
тэр Эстон энэ Прибалтикийн улсууд бол хамгийн үлгэр жишээ яг социализмаар энэ Оросын одоо их мэдлэлд байж байгаад ингээд гарсан улсууд бид нар нэг одоо гараанаас гарсан улсууд эдгээр яагаад хөгжиж вэ гэдгийг бид нар судалж явах хэрэгтэй. Түүнээс биш одоо юу гэдэг хаа хамаагүй тэр том хүчрхэг одоо олон жил чөлөө зах зээлээр явцсан, ард түмнийх нь амьдрал нь хангалттай болцсон, ажил хөдөлмөр хийх боломжоор хангагдсан, аж ахуй нэгжүүд нь эдийн засгийн аваа явуулдаг ийм том улсуудтай харьцуулж яриад бидний татвар бол харин ч бага байна шүү дээ. Францыг бодвол яриа сууж байгаа хүн бол тэн хүн л байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар анхаарах хэрэгтэй юм байна. За Үүлбаатар одоо нэг юм байна. Ажил хийх сонирхолтой залуучууд байхгүй болсон. Өөрөөр хэлэх юм бол ажил хийх юм бол сарынхан цалингийнх нь одоо ажилтан ажил олгогч хоёрын цалингийнх нь бараг 50% нь ингээд татварг авчиж байгаа байхгүй. Одоо манайтай ч ялгаагүй ингээд шин залуу одоо боловсруулж ирэхээрэл манай санхүүтэй одоо хүний нэрт ингэж ирж штэ. Би нийгмийн дадлаг, эрүүл мэндийн дадлаг төлмөөргүй. Би цалингаа зөв бүтэн л авчи. Одоо гэрээгээр байд юм уу, яа тийм те ингээл явчмаар байна. Би ерөөсөө энэ улс татвар төлмөөргүй. Би эзэд итүүд ахаач мэдэхгүй. Би наан бухан болч болно. Гарсан ч гэсэн би шүлс шиг л юм мөнгө аавна гэдгийг, тэтгэвэр аавна гэдгийг юм чинь мэдээд байна л та. Тэгэхээр энэ санч одоо ингээд байхгүй. Байсан мөнгийг нь 2 3 банк нь ингээд аваачаад угаагаад одоо ингээд хаашаа чинь би бүүн боц. Одоо энэ санч мөнгө байхгүй гэсэн шүү дээ. Эсвэл та нар одоо тэтгэврийн сан ямар аюулд хүрснийг ойлгож байгаа бол одоо сайн л шүү дээ. Яг тэгвэл та нар тэтгэвргөө оцорч мэдгээр болцсон байгаа шүү. Тэ. Та нар тэтгэврээ авч чадахгүй болж мэдгээр болцсон байгаа. Өөрөөр хэлбэл төр татвар төлөгчдөө өмнө хүлээс нэг үндсэн хуулиар хүлээсэн гэрээгээ биелүүлэхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл үндсэн хууль гэдэг чинь эргэн төрийн хооронд байгуулсан гэрээ байхгүй юу? Гэрээгээ биелүүлсэнгүй. Татвар төлөгчдөө. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр өнөөдөр төр болвол ард иргэдэд манипуляц хийдэг болсон. Уг нь төрийн үндсэн үүрэгч нь бол нөгөө эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох хэрэгтэй. Тийм үү? Тогтвортой хөгжлийг бий болгох хэрэгтэй. Одоо нийгмийн амьдралын хөгжил дэвшлийг хангах хэрэгтэй байхгүй юу? Гэтэл тэр төрийн мөнгөөр татвар төлөгчдийн мөнгөөр тэгж ойлгож өгсөн татвар төлөгчдийн мөнгөөр манипуляц хийдэг болсон. Тэгээд би аргаа ороод нэг удаа татвар төлөгчтэй хэлж ирсэн. Энэ одоо хувийн хөгжлийг хамгаалсан энэ олон байгуул татвар төлөгчдийн зөндөө холбоо байдаг шүү дээ. Татвар төлөхөө болиочл гэж өөрөөлөх гэдэг байхгүй. Яг тэгвэл төр чиний өмнө үүргээ биелүүлэхгүй байна. Чиний татварын мөнгөөр тансаглаас алгаа байлаа. Тийм үү? Татварын чинь мөнгөөр иргэд дарангуул босгоод байна. Тийм учраас татвараа төлөхөө болиочл гэж. Үүлбаатар нөгөө нэг залуучууд маань бас идэвхгүй байна гэдээ бас удаа дараа хэлээд байгаа. Гэхдээ шал өөр байгаа шүү. За би нөгөө хувь хүний орлогын албан татварыг нэг хөв болгоё гэдэг нийтийн өргөдлийн цахим системд аль бизнес систем шүү дээ. Улсын хурлын хуульчилсан системд өргөдөл гаргахад 6 хоногийн дотор 100 мянган хүн гар үсэг зурсан. За тэрний 85% нь 18-аас 40 насны одоо залуучууд байгаа. За гэтэл нэг хэсэг нөхдүүд нөгөө урааны гэрээг эсэргүүцээд гарын үсэг зурх гэж 30 хоног оролдоход 12700 хүн зураад нөгөө 100 мянгадаа хүрэхгүй хаагдж байгаа байхгүй юу? Тэгэхээр залуучууд бол энэ өөрчлөлтийг одоо хүсэж байна. За энэний төлөө бол ямар нэгэн үйлдэл хийхэд бэлэн байна. Бослог гаргах гэж. Бэлэн байна. За миний дараа бас нийгмийн даатгалын шимтгэлийг бууруул тийм ээ. Энийг хурдан өөрчил гэдэг өргөдөл бас 100 мянга хүрсэн энэ хавар. Тэгэхээр бол одоо залуучууд бол болохгүй байна. Энэ систем тогтолцоо ч одоо явж байгаа энэ зохицуулалт чинь болохгүй байна. Бид нарт таалагдахгүй байна тийм ээ. Түрүүн бас хэллээ. Ямар ч залуу ажилд ирэхлээрээ би татвар нийгмийн даатгал төлмөөргүй нэ гэж байгаа байхгүй юу. Тэгээ одоо бүр буруу жишг тогтчиход байна шүү дээ. За чамд 2 сая төгрөгөл гардаар чи өгье гэж. Гэрээ хийчээд цаанаа бол үндсэн гэрээн дээр чи 2.5 сая гэж компани хийж байгаа байхгүй тий. Тэгээд нийтдээ тэр компани данснаас сар болгон 2 сая 800 мянган төгрөг одоо ингэж компаниас гарч байгаа байхгүй юу. А гэтэл одоо бид үнэхээр татварын өөрчлөлт хийх гэж байгаа бол нэг зүйлийг би өөрчлөмөр байгаа. Одоо суутхан гингүүтээ тэр залуучуудад мэддэгдэлгүйгээр бид нар одоо татврыг суутгаж өгөх болчих гээд байна шүү дээ. Энэ суутхны үүргийг иргэнд нь өгье. Иргэний дансан руу тэр 2 сая 500 мянган төгрөг нь бүтэн шилжиж оронгуудаа тэндээс банк нь нийгмийн даатгалын хувь хүний орлогын албан татврын нэг зээл татдаг шүү дээ. Тэрүүн шиг татаад явах юм бол бүх иргэд ямар татвар төлж байгаагаа ямар нийгмийн даатгал төлж байгаагаа харж эхлэх байхгүй юу. Одоо бол мэдэхгүй болоод эхэлж штэ. Яг л тэгвэл ихэнх залуучууд ирэнгүүтээ нэг нэрлсэн цалингаар ингээд
ажил олгогчтойгоо тохирчод байна. Тэгвэл тэр хүний данслаг бүтэн оруулъя. Оронгууд нь яг уу банкныхын данснаас нөгөө суудхлууд нь татагдаад өөрийнх нь утсан дээр мессеж ирэхлээр яг уу энэ цалингаар амьдарч байгаа сая хүн сар болгон ямар хэмжээний татвар нийгмийн татгалт төлж байгаагаа өөрөө харж эхлэх байхгүй юу? Итгэл үнэмшилтэй бол. Итгэл үнэмшилтэй болж эхэлнэ, хариуцлагатай болж эхэлнэ. Тэгэхээр ийм одоо бүр одоо энийг юуны өөрчлөлт гэх юм доктор одоо миний хурал нэг сэтгэлгээний маягийн тийм ийм өөрчлөлт хийхгүй болохгүй байна. За юу бидэнтэй бас энэ хамтарч ажилладаг энэ эрч хүчний эрдсээр баяжуулсан глюкоз гэсэн ус байдгийн те нийтдээ 3 төрлөөр савлагддаг. За бүх худалдааны төв супермаркетуудаар зарагдаж байгаа. Тэгээд манай дуустгаараагаар бол одоо удаадараа орсон та дөрв бол ер нь сайн мэдчихэж байгаа. Хамтыг гой зөөлхөн байгаа үстэй. Тэглэг байхаа. Тийм. За миний одоо гарт байгаа нь улаан өнгөнийх нь бол энэ дотоод шүүрэл буюу илэгний үйл ажиллагааг дэмждэг юм эрдэс баялагаар баяжуулсан энэ жимсний хамттай глюкозтой ус байна. За манай Баатар урд байгаа цэнхэр өнгөтэй нь бол бүх насныхны одоо тухайн өдрийн эрдэсийн хэрэгцээг хангадаг. За ногоон өнгөт нь бол ирэх юм бол биеийн тамир спорт фитнесээр хичээлдэг одоо энэ хөлс их ялруулдаг хүмүүс зориулсан юм. Глюкозтой эрч хүчний ус байгаа шүү. Тэгээд энийг уухаа мартчих таадтаас ярьж байгаа. Тий. За тэгээ манайхан дэ сайхан гэд нэртэй энэ сайхан американогоо уугаараа. Түрүүнээс хойш зөндөө амтрах болсон. Тий. Глюкозтой бараг дууссан. Тажгүй болсон. Шинэ таалдаж юм уу? Дэж үстэй. Гоё усан тий. Амих гоё усан. Тий. За та дөрөв одоо өнөөдөр зэдвтэй холбоотойгоор энэ тэнд өгжсэн яриануудыг бол олж ирсэн юм аа. За энэ тэндээс нөм цөмгөөл явчих. За эдийн засгт даваад орж ингэсэн байна л да. Монголын төрд хариуцлага одоо байхгүй учраас төсвийн одоо хүснээрээ тэлж зардлаа одоо ингэж оруулж ирж байна. Энийг одоо өөрөөр хэлбэл нөгөө фантаз уран зохиол шиг тийм зүгнэлт одоо кино шиг болсон гэдгийг та удаадараа яриад байгаа л да. Одоо яг энэ чинь ингэж бодитоор өнөөгийн манай улсын төсөв зарцуулагдж байгаа. Тэгээ яг одоо бид нэг хянаа гэхлээр маш эмэлтэй дүр зураг харагдаж байна л та. Энийг нэг гоё товч тодорхой нэг хэлээч. Юу болоод байна? За би бол яг ингэж одоо сүүл 3 дахь парламенттай ажиллаж байна. Эхний 2 парламент бол 16-аас 2020 он, 2020-с 24 онд 2 парламент улсын хурлыг арталсан намын бүлгийн эдийн засгийн зөвлөх байгаад энэ орж ирж байгаа төсөв болгонтой танилцж дүгнэлт бичижсэн. Зөвхөн төсөв орж ирэхэд биш төсвийн тодтгол за дээр нь дунд хугацааны баримт бичих гээд одоо 5 сард орж ирнэ. Гүйцэтгэл гэх мэтлэнгээр энэ төсөвтэй холбоотой дүгнэлтийг бол жилд нэг 5-аас 6 удаа бичижсэн хүний хувьд яг энэ байдлыг л одоо богино байдлаар хэлхийг одоо хичээсэн байгаа. Жил ирэх тутам төсөв нэмэгддэг. Жил ирэх тутам татвар төлөгчдийн нуруунд дээр ачаал ирж байна гэдгийг л би ингэж шүүмжлээд байнга ярьдаг. За аливаа улс орныг бол удирдах 2 ийм юу байдаг? 2 одоо өрүүлэх юм уу? 2 өрүүлээр улс орныг удирдах нь шүү дээ. Машин гэж бодох юм бол нэг нь бол энэ төсөв, нөгөөх нь бол мөнгөний бодлого байдаг. За яг би ингээд 3 дахь жил парламенттай ингээд суугаад ажиглаж яхад бол нин өвгөө одоо энэ төсвийн мөнгөний бодлогыг чинь удирддаг улсууд чинь улсын хурлын гишүүд шүү дээ. За тэгэхээр яаж юм гэхээр нэг 70-аас 80% та ингээд улсын хурл орж ирэхээр шинэ улсууд ороод ирж байгаа. За ингээд эдгээр чинь юм ойлгохгүй байна шүү дээ. Нин өвгөө хэлэхэд. За ингээд 3-4 жил болоод нэг ийм учиртай байна. Энэ дээр ингэж дуурах юм байна. Энэ ийм учиртай байна гэж ойлгоод ижил дараагийн сонгуул нь болоод ахиал цоошин хүмүүс гарч ирдэг учраас одоо бид нар энэ төсөвтэй холбоотой янз бүрийн юм зовлон яриа суугаад байгаа. Тухайлх юм бол би одоо нэг жишээ дурдъя л да. 125 гишүүнтэй боллоо тийм үү? 125 гишүүнтэй болоод анхны төсөв нь бол төсвийн тодтгол байсан. Төсвийн тодтгол сая энэ 25 оны 8 сард 6 сард шинэ сонгуул болоод 2 сарын дараа болж шít. Тэр тодтголоор юу орсон гэж мега төсөл гэдгийг оруулж ирээд 15 мега төслийн зөвхөн зураг төсөлтөр 1.3 их 80-ыг эднэрээр гар үзэх зориулж байгаа байхгүй. Гараа өргөө баталсан юу болж байгаа мэдлгүй. Гэх мэтлэнгээр энэ зүгээр ингээд татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дурагдаг энэ байдал бол одоо хавтгарсан. Яаж шөмжлээч одоо баг ойлгохоос өнгөрсөн юм шиг байна. Гэхдээ энэ замбраагүй төсөв бол эцсийн эцэстээ ард түмний нуруунд дээр очиж шүү. Таны иддэг талхан дээр чинь нэмэгдэн шүү гэдгийг л одоо би эхлэхийг хүсэж байна. 25 оны төсөв батлагдаж байх тэлсэн. Энэ тэлсэн төсөв бол бид нар хэрэглэгч орон учраас энэ төсөв чинь дийлэнх нь одоо ингээд гадагшаа валют болоо гараа авчна.
валют чи ханш нэмэгдэнэ. Валют чи ханш чангарнаа. Монгол төгрөгийн авах чадвар суларна гэсэн одоо 3 сарын дотор бид нар харж шít. Одоо валютын ханш ямар болчихов? Инфляц нь ямар өндөр 2 оронтой тоонд орчлоо гэх мэтлэн гэл нөгөө нэг инфляц өснө гэдэг бол энэ хулгай хийж байгаа, худлаа ярьж байгаа энэ төсвөөр одоо лаагаж байгаа улсууд бол хамаагүй л дээ. Яг одоо Монгол улсын 3.5 сая хүн дотор 22 оны одоо албан тоог биелэх гэж 1 сая орчим хүн нэг ядуу байгаа. Энийг 2 жил тутам одоо Дэлхийн банк үндэсний статистикийн хороо гаргадаг. 24 оных нь одоо хүртэл гараагүй. 22 оны тооцоогоор харахад 1 сая хүний нуруунд дээр энэ хүнд ачаач ирдэг. Тэр төсөв замбраагүй тэлээд байна гэдгийг чинь горыг ард түмэн тэр 1 сая хүн дээр ирж байгаа. Талхны ч үн өсөж байгаа. За гэсэн ийм байдлаар одоо ард түмэнд ер нь хүргэж явах хэрэгтэй байлээ. Тэгэхгүй бол зөвхөн төсөв ингээд улс төр яриад яваад ахаар хүмүүс бас ойлгохгүй чихнийхээ хажуур өнгөрөө талхтай ч холбоотой шүү гэдгийг л бид нар хэлж явах хэрэгтэй. За ойлгомжтой. Дэлгэр сайхан. Өөрөө ингээд бас энэ тэнд ингээ яриа өгдөг, форумд оролцдог. Одоос нь тандаас гараад дахиад нэг арга хэмжээр явах чинь. Та бол бас ингээд яг хорооны гишүүн, эдийн засаг судлаач хүн. Та яг энэ үгийг их олон газар хэлээ яваад байгаа. Би бас таныг ажиглаад байгаа шүү, тий. За тэгээд юу? Энэ дундаж давхарч юу байгаа мó? За би та нэг жишээ хэлье. Сая хэдхэн хоногийн өмнө нийслэлийн төлөөлөгч тэр стадионы захирал гэсэн баха нэг залуу Facebook дээр пост хийсэн байлээ шүү дээ. Хүүхдэд хогийн цаг дээр дагуулж очиод чи онц сурахгүй бол яг эдгэр шиг болно гэх тээ. Энд ч одоо нөгөө 200 жилийн өмнө нөгөө европчууд нөгөө Африк ТВ-с хүүхдүүдийг авчираад нэг юм зоо паркнд хийгээд нэг үзүүлэн болоод яжсэн шиг юм кастинг систем шаашаал болж ийн л та ер нь бол. Энэ улс ч ер нь хит баян болоо хит ядуу одоо хэсгэлд үлдсэн юм шүү. Тийм учраас таны одоо яриад байгаа энэ дундаж давхар гэдэг зүйл чинь утаа болоод хөрсөн юм уу гэж асууж байгаа. Тийм би яг нэг тэрл агуулгаар хэлж байгаа юм. Өнөөдөр бид нар яриад байгаа дундаж давхарга байгаа юу үгүй юу гэж тэр тусмаа шинэлэг дундаж давхарга гэдэг ойлголт бол Монголд алга байна. Яг олон улсын тэр нэр томьёонд нь нийцсэн хангалттай орлоготой, хоримтлалтай, эрүүл мэнд боловсролын үйлчилгээндээ чөлөөтэй мөнгө зарцуулах, хүүхдэд дурын сургуульд сурах чадaltaй л гэсэн үг шүү дээ. Эрүүл мэндийн үйлчилгээг хаанаас ч авчих боломжтой, дуртай үедээ аялал зугаалах, гадаад дотоод явцдаг ийм өрхүүд бол Монголд маш цөөхөн. Тэгэхээр бол тэгш бус байдал Монголд маш хүчтэй байна. Гадны саяхан судалгаагаар бол Монголын нэг 10% дээр нийгмийн баялагын 40 орчим хувийн төвлөрсөн байна гэсэн гадны судалгаа явж байгаа. Тэгэхээр энэ тэгш бус байдлыг л арилгахын тулд дундаж давхаргыг дэмжсэн дотрийн бодлого гэдэг нь жижиг дунд бизнес үндэсний аж ахуй нэгжүүдийг л хөгжих төр боломжийг зүгээр сууж байгаад би дундаж давхарга болчихгүй шүү дээ. Тэр сайн орлоготой ажилтай бүтээмжтэй үндэсний аж ахуй нэгжүүлэлттэй байх энэ тий үндэсний үйлдвэрлэл үндэсний аж ахуй нэгжүүдэл хөгжөөгөө цагт улс орон хөгжихгүй. Гэтэл яг өнөөдрийн бодлого бол буцаад энэ үндэсний аж ахуй нэгжүүдээ үндэсний хөрөнгөтнүүдэд харлуулсан тэр бодлого руу бид яваад шүү дээ. Тэгээ бид хэн тэр дундаж давхаргыг бий болгох вэ гэдэг нь бол ойлгомжтой. Таны дараагийн асуудал бол тэр хүний постын тухай би сонссон. Тэр хөрх яг өөрөө их зөв зүйл хүүхдэд хэлж яах гэж ойлгосон байхыг үгүйсэхгүй. Өнөөдөр биний нэг гайхаад байгаа зүйл нь зарим гишүүд ингээл хашааг бол нураа Улаанбаатар хот хашаагүй байх ёстой гэж яриад шүү дээ. Яагаад хашаад байгаа гэдгийг бид нар ярихгүй шүү дээ. Өнөөдөр яг тэр Перу, Бразил эдгээр шиг нүдэнд үзэгдэх тийм хашаа бид нар баригдчихад байгааг анзаарч байгаа мó юу? Тэр нөгөө саяны тэр нарангийн энгэр гэдэг шиг те хотын захын зарим хорооллууд тэр улсууд ч бол нүдэнд үзэгдэх хашаагаар ингээд ядуу баян эрсдэлтэй эрсдэлгүйгээ тусгаарлчаад байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ бид энэ хөгжлийн замаараа одоо ингээд засахгүй яваад байвал тэр бүрэн зүгээр хашаа биш. Иргэд чи өмчөө хамгаалаад хашаа бариад байгааг ерөөсөө анзаарахгүй байдаг шүү дээ. Зүгээр л хашаагүй байвал сайхан болчих юм шиг. Тэгэхээр энэ ялгаатай байдлыг тухайн хүн харуулж байгаа гэдэг нь бол нөгөө таны хэлсэн сая нөгөө үзүүлэн болгоно гэдэг шиг тийм байдал руу бид голсож орж байна. Тэр бол яг тэр зүйлд нь өөрөө их буруу. Тийм зүйл байгаа гэдгийг монголчуудад сануулсан нь бол баг иргэч юм шиг л харагдаж байна. Тэгээ иймэрхүү хүмүүс үүссэн байна юм тий ялгаад дээр нэг иймэрхүү хүмүүс үүсчихсэн доод хэсгээ бол тийм өнцгөр хардаг болчихсон байна шүү гэдгийг ард түмэнд харуулсан нь бол тэр хүний хийсэн буруу үйлдэлийн зөв тал юм болов уу гэж би харж. Би нэг ганц үгээр нэмчихдэггүй сайн дундаж давхар. Яагаад тэгэхээр товчхон сая улсын хурлын чуулган дээр нэг гишүүн асуусан. Монголын дундаж давхар хэдвэ хаана байна гэдэг. Энэ нөгөө яг эдийн засаг хариуцсан эдийн засаг хөгжлийн яамны төрийн нарийн хэмжээс асуусан мэдгүй гэж хэлээ.
Тэгэхээр энэ улс орныг энэ дундаж давхрахтаа болох гэж байгаа яамных нь төрийн нарийн бичгийн дарга нь би мэдэхгүй тэрийг бид нар ерөөсөө судалдаггүй гэж ярьж илж. Тэгэхээр чин дэлгэр сайхан эдийн засгийн одоо асуулт ярьж байгаа зүйл бол бодтой юм а гэдэг төрийн одоо өндөр авралын тушаалтнууд хүртэл баталж байна. Бид нар хаашаа явж байгааг мэдэхгүй байна. Бид нар дундаж давхрах гэдгийг мэдэхгүй судалдаггүй гэж ярьж байна. За, Үүлбаатар таны өгсөн энэ байр суурь Бацаандан гэдэг хүн хоёрын хоорондын харилцаа би мэдэхгүй. За мэдээж бас нэг нам эвслэг явсан үеч байдаг бах. Яг та хоёр шиг хоорондоо ингэж яриа суужсан үеч байхыг үгүйсэхгүй. За тэгээ энэ хүн нөгөө ортой холбоотой бэт болсон л доо. Тэгээ одоо ерөөсөө юу нөгөө оюутлогоо 5-7-оос гадна сүүлдэр төврөн рүү орд гэж ярьлаа те. Одоо тэ ерөөсөө та нүнийг болохоор ногоон малгайтны яг өнөөгийн сонгодог шишээг аль та хэлээд ингэ яваад байгаа. Өөрөөр хэлэх юм бол түр ингээл бүгдийг одоо ингэ нийгэмчилжтэй одоо ингэж өөртөө ингээл буцаагаад авдаг ч юм уу юм явж байна. Та зүгээр энэ дээр нэг ерөнхийд нэг ярил. Бацаандан битэрт бол хувийн ямар нэг юм байхгүй. Бүр ямар ч хувийн одоо асуудал байхгүй. Тэгж ярих юм бол Бацаанд нь ч бас жоохон миний фэн л гэдэг өөрөө. Тийм үү. Тий бас одоо таныг их хүндэтгдэг гэж ерэн тэрийг хэлдэг хүн шүү дээ. Тэгэхээр үзэл санааны зөрчил байгаад байгаа юм. Гол нь үнэт зүйлийн зөрчил байгаад байгаа юм. Үндэ Бацаандангийн бодлого бол яг Монголын эдийн засгийг хорлож байгаа бодлого юм. Энэ 30-аад оны энэ гадаадын капиталыг шахан зайлуулъя тийм ээ. Феодлын хөрөнгийг хураая тийм үү? Ард аж ахуйн малыг хураая. Энэ бүх юмны сүнсийг Бацаандан босгоод ирж байгаа. Одоо өмч хураая сая тэр нь үний юм уу хотлоо мо тэр стратегийн ресторануудын 50% гэдэг нь одоо гүү илгүүдээ зүгээр одоо галзуурчааг юм бол за нэг тэгтээ би бас магадгүй ч утсан шүү. Дэх нь бидний гүн далаа тиймэрхүү юм ярьсан шүү. Оо басоо. Тий ярьж ирсэн. Би танаас асууч энэ дээр ярьсан дээр засаг зүгээр зориудаар Бацаандан ийм албанчаал томилоод Жамс баян шиг хөргөн үгийн Жамс баян шиг манамуудын бэрл юм үзээгүй болохоор гэдэг ингээд зориудаар ийм хийж болох уу? Гэхдээ харин би тэгээд засгийн газрыг тэгж хийж байгаа. За энэний цаана оюун эрдэнэ байгаа ч гэдэг юм уу гэд ойлгох гэхээр ерөөсөө логикгүй болчиход айгүй парадокс болчиход байгаа юм. Бүр хачин болчиход байгаа. Яагаад гэхээр тэр одоо том компаниуд чинь татвар төлж байна. Тийм үү? Энэ улсын төсвийн одоо бүх орлогыг дийлэнхийн бүрдүүлж байна. Тэд нэр ажлын байр бий болгож байна. Хэдэн мянган хүний ажлын байр. Одоо зөвхөн намын сүлжээ ихт одоо хэдэн мянган хүн ажиллаж идэв тийм ээ. А тэд нар маш хэмжээний тэр цахилгааны төлбөр энэ бүх эдийн засгийн хэрэгцээнийхээ төлбөрийг тэд хийж байгаа. Тийм биз дээ тийм ээ. А тэд нар маань бол одоо тэр нийгмийн даатгалын санг бүрдүүлэхэд одоо жинтэй өнөмөр оруулах тийм биз дээ тийм ээ. Тэд нар чи ерөөсөө яг үнийг хэлэхэд энэ манай энэ эдийн засгийг яг аваад явж байгаа байхгүй юу? Одоо тэдний өрөнгийг хураах юм бол тийм үү? Манайх зүгээр шууд нэвсгээд унана. Одоо яг тэр нь эхэлж штэ. Өөрөөр хэлбэл баялаг бүтээгчдүүд тэрийг дайрсан явдал гадна дотног том сигнал болоо өрчиж байгаа байхгүй юу? Жишээ нь одоо дор чанд Америкт очсон 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт тусглаа гэд тэр би гадралж ялда тэр худлаа тэр зүгээр хошгоруулалт тийм үү? Яг уу гадныхан бол их тийм дипломатар тийм үү? Гэхдээ үр ашигтай төслүүд санамж бичиг гэдэр өгнө штэ сануулга. Тэрээс оруулна гэсэн үг бол биш тэр чинь. Тэгтэл оруулж ийн гэж аваа хийнлээ. Үгүй чи Францын одоо хөрөнгө оруулагчийг өстэй зодж байгаа газар руу тийм үү? Тэрэнд нь одоо баг засгийн газар баг өгсүүлж яах нүгэмээр сэжиглэмээр нөхцөл байдалд тийшээ ийшээ орно гэж ямар юм байх вэ? Тэгэхээр зэрэг Бацаандан яг үннийг хэлэхэд эдийн засгийг хорлоод энэ хорлож байгаагийн үр дагаврууд одоо шууд гарч ирээд. За хоёрын харилцааг токсик юм байна. Фэн юм шиг, ногоон малгай юм шиг. Тэгээд би гэхдээ энд нэг та нарт энэ залуучууд тийм та дөрвд зориулаад хэлье. Дарангуйлд нэг аяйгуу муухай чанар байдаг шээ. Яг ийм ичгүүр санжуургүй юу ч хийхээс боцохгүй тийм ээ. Өөрөө нэг төгрөг нийч баялаг бүтээдэггүй. Ийм lumпэнгүүдийг дарангуйлагч цуглуулдаг. Цуглуулж ирдэг эхлээд. Яг бол 90 сар бол ухаантай хүний хөрөнгөд эрэмдэж чадахгүй, хүн алж чадахгүй, тийм хүн бүтгэж шоронд хийж чадахгүй, ийм балмад юм хийж чаддаггүй байхгүй эрүүл ухаанд. Та дөрвөр хийлгээгүүл та нар яагаад чадахгүй? Энийг хэн чаддгийг?
Батсанд л ч. Тэрийг тийм учраас Батсандан зориуд өөдөн татаад байгаа нь аюу их сэжиг үхий гэж хэлмээр. Хоёрдугаар би дэлгэр сайхан зориулж хэлмээр түрүүний чухал асуудал. Нэг юм ойлгомоор байна. Дундад давхарга ер нь Аристотелийн үеэс хэлсэн. Дундад давхар аюу чухал гэж. Яг бол баячууд, том баячууд болохоор хаарахгүй байдаг. Их ядуучууд болохоор хоёулаа өөрөөр хэлбэл ядуу баячууд, том баячууд хоёр рационал биш байдаг. Тийм үү? Дундад давхарга энэ нэрийг нийгмийн эрүүл саруулах ухаан рационал байдлыг яг авч явдаг юм аа. Гэхдээ дундад давхарга гэдэг бол цалингаар нь хэмждэггүй шүү дээ. Хашаантай өмч хөрөнгөтэй, өөрийн амьдрах хэрэгсэлтэй, жижиг дунд бизнестэй тийм үү? Ийм байдал хэлтгий. Манай хамгийн том дундад давхарга гэр хороол байгаа шүү. Хөрөнгө нь үнцэнэг болцсон гэр хороол. Би яагаад гэр хорооллын дахин төлөлтийг эхлүүлээд яагаад гэр хорооллыг босгоё гэж зүтгэсэнхээр дундаж байгаа давхарга байхгүй тэр чинь. За юу сүүлийнх нь шинэ гэрэл нөгөө энэ ажил маань юу болсон бэ? Гарын үсэг цуглаа 100,000 төрсөн шүү дээ. Тийм. Тэгээ ер нь өөрийн гол ярьж байгаа юм бол сүүл хойлоо төр Liberty Paft-аас таарсан давтрыг буулга гэдэг ерөөсөө тийм. Энэ хамгийн гол нь иргэндээ л энэ ээлтэй байх хэрэгтэй. Юу болж байна? Сүүл үе мэдээ. Миний хувьд бол яг нэг хувь хүний орлогын албан татвараар голлоод ажиллаж байгаа. Нэг хөв болгох гэдэг. За одоо бол яг нэг төсвийн байнгын хороо ажлын хэсэгтээ өгсөн. За ажлын хэсэг нь бол нөгөө хуулийн зохицуулалтаар бол 120 хоног буюу одоо маш урт хугацаанд багтааж ямар нэгэн шийдвэр гаргаж их хурл танилцуулах юм байлаа. Тэгэхээр энэ бол нөгөө энэ хаврын татврын шинжилгээнд тэрд орохгүй тодорхойгүй байгаа учраас яг одоо бол улсын хурлын 4 гишүүн одоо энэ хувь хүний орлогын албан татврын тухай үйлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг одоо өргөн барихад бэлэн болцсон байгаа. Ер нь энэ 7 хоногт засгийн газраас санал авах тэр хүсэлтэд явуулчих байх. А дээр нь бол энэ татврын талаарх ойлголтыг нийт иргэдэд одоо хүргэе тийм ээ. Та бүхэн бүгд татвар төлж байгаа. Өөрсдийнхөө төлж байгаа татврын хэмжээг тооцоолоо тийм ээ. Тэгээд тэрийгээр ямар зүйл зарцуулаад байна. Ямар зүйл зарцуулах ёстой юм гэдгээ бүгдээрээ мэддэг болъё гэдэг үүднээс бол энэ татвараа багасгах гэдэг ийм хөдөлгөөнийг бол орон даяар явуулж байгаа. А энэ бол одоо маш тийм идэвхтэй өрнөж байгаа. Маш олон хэвлэл мэдээллийн байгууллага одоо дэмжиж оролцож байгаа. За мөн одоо нийгэмд идэвхтэй залуучууд маш одоо олноороо оролцож байгаа. Зөвхөн одоо зүгээр нэг өдөр энэ асуудлаар одоо сошиалд оруулсан одоо пост баг сая үзэлт авч байгаа жишээтэй байгаа. Тэгэхээр бол залуучууд энэ татвараа хувь хэмжээ бууруул тийм ээ иргэдийг өмчтөе орлоготой болох тэр боломжийг бүрдүүл нэгдүгээрт. Хоёрдугаарт бидний төлсөн татварыг бидний төлөө тийм хэрэгтэй зүйлд зарцуул. Хүмүүс одоо тэр нөгөө одоо хэрэггүй 9 бусын зүйлд тий ажил хийсэн дүүрс гэж битгий зарцуулаа гэдэг дээр бол залуучууд их хатуу одоо байр суурьтай байгаа. Тэгээд энэний дагуу бид нар бас одоо яг энэ нэг төсвийг төлөвлөхөөс өсвүүлээд батлах, дараа нь зарцуулах, үр дүнгийн хэмжих хүртэлх энэ хууль эрх зүйн орчинд бас судалгаа хийж байгаа. Яг бид нар хаана алдаад байгаа юм? Өнөөдөр магадгүй төсвийг хариуцлагагүй зарцуулсан албан тушаалтад ямар ч хариуцлага хүлээхгүй шүү дээ. Аудитын байгууллага хүртэл одоо нэг тийм нэр төдийл тайлан гаргаад байдаг. Нэг зөрчилтөө юм шиг их зөрчил гарцсан юм шиг тий. Зөрчлийн дагуу ингээд зөрчлөө арилгах гэхэлэр нөгөө зөрчил нь баг бүгдээр арилждаг. Ийм л байдалтай яваад байдаг. Гэтэл нүдэн дээр хэрэггүй зүйлд одоо бидний төлсөн татвар зарцуулагдаад байдаг. Тэр ирээсээ хариуцлага хүлээдэггүй. Ийм л байдлыг л арилгахыг гэсэн ийм аян байгаа. Тийм. Марцнаас мал мэндэ өгчээр одоо нөгөө ер нь засгийг шүүмжилж болохгүй те. Ер нь засагч одоо шууд хилдэг болж шít. Чи надад таалагдахгүй байна. Чиний асуулт надад таалагдахгүй байна гэдэг л юм руу орж ин. Тэгээ сүүлд нөгөө манай цоогоо ят маань одоо ядж захт нөгөө мага гэсэн малгай шүмшөд очсон юм байна тийм. Тэгээд дахиад гурил зарцуулсан гэсэн та тэр өдөр битсэн байсан тий. Дахиад гурил зарцуулсан. Тэгээд би эндээс юу хэлэх гээд асуух гээд нэг та дөрөв маань довчхон хариулаарай цаг дууссан уулна бол. Яагаад одоо ер нь ингээд нэг юм засгийн үйл ажиллагаатай холбоотой хүн байр суурь илэрхийлэх одоо тийм ийм хэцүү болчихоо тий. Би ихтэй цоогоо авдаг л арай өөдрөгөр харж байгаа. Энэ ингэж явж байгаад удахгүй засаг солигдоод инх баяр сайдын оронд хөдөө аж ахуйн сайд болоод гурилын асуудлыг манай өөрөө бараг шийдчих юм болов яах юм. Нэг бэлэгдэлтэй юм шиг хараад байгаа. Энэ дээр их товчхон комент өгөөч. Энэ их тийм сонин жишээ тогтож байна л да. Одоо ингээд чинь гурил засч чинь удахгүй нэг энтхэг Пакистан шиг нөгөө хүчил зацах үе дээ. Би айж шүү. Баажма гаспати. Зөв зүйтэй шаардлага тавьсан хүмүүсийг гутаанд оромжлох байдлын нэг хэлбэр шүү дээ. Сошиалар илдвэр бичиж гин, янз бүрийн ах дүү нартай холбож доромжилж гин. Ингээд
уул нь 35 жилийн өмнө бид нар ямар ч хүн өөрийнхөө хүссэн зүйлээ ярих ёстой тийм үү? Чөлөөтэй ярих ёстой гэдэг ийм нийгэм байгуулж явж байгаа. Гэтэл 35 жилийн дараа харахад бид нар чөлөөтэй өгөөч хэлж чадхааргүй ингэж хүмүүсийн гутаанд оромжилж штэ. Энийг бол зөвхөн нэг хэсэг хүн хийгээд байгаа юм биш. Энийг бол би төрөөс одоо бүр зохион байгуулалтаа хийж гэнэ гэж би ингэж л хардж байгаа. Тэрний л нэг хэлбэр байна гэж харж байна. Та юу гэж байна? Мэдээж яг энэ үг хэлэх хэрхээ эдэлж байгаа үйл бодлоор илэрхийлэх хэрхээ эдэлж байгаа хүмүүсийг бол ямар нэгэн байдлаар гутаанд оромжлох энд эдрийг ингэж эрхийг зөрчих бол ёсгүй л гэдэг нь бол ойлгомжтой. За 4 жил бид нар нэг судалгаа хийсэн. Улуурхаан салбар одоо чинь нураа яригдж байна. Яг 24 оны эхэнд бидний судалгаа дууссан. Улуурхаан салбарыг яг Монгол улсын иргэд орон нутгийнхан ихэр эсэргүүцээд идэм үгүй юу гэдгийг л тодруулах гэдэг төв зорилготой судалгаа. Гэтэл олон улсад бол байгаль орчин гал янз бүрийн нөхцөл байдал учраас тодорхой хэмжээнд бас зэрэг зүйл байх нь байдаг боловч Монгол улсад улуурхаан салбарыг яг иргэд орон нутгийн иргэд нь бүр бодтойгоор яг эсэргүүцээд идэх юм байна гэдэг тийм үр дүнд хүрсэн. Тэрнийхээ эцсийн дүгнэлт нь бол эдний ард тодорхой ашиг сонирхтын бүлэглүүд байдаг юм байна. Тэд нар тэрийг өөгшүүлдэг юм байна. Тэд нар тэрийг хөөрөгдөг юм байна. Тэд нар тэрийг санхүүжүүлдэг юм байна гэсэн юм л дүгнэлтэнд хүрч байгаа юм. Тэм учраас өнөөдөр яг тийм эсрэг талуудын зөв зүйл үг хэлсэн хүний үзэл бодлыг илэрхийлэх эрхт нь халддаг, гутаанд оромжилдаг тийм кампанид ажлыг зохион байгуулдаг. За сая даваад эдийн засгийн төр гэж ярьж байна. Төр ч юм уу тодорхой юм ашиг сонирхлын бүлэглүүд байна. Тийм бүлэглүүд нь л яг энэ ажлыг хийдэг юм байна гэсэн. Тэрээс ард түмэн бол ухаантай сонголтооч зөв хийдэг. Ерөнхий үзэл бодол нь харьцангуй рационал байдаг л гэж харж байна. Өнөөдөр манай засаг тийм нэг тийм сонирн байдалтай болчиход байна шүү дээ. Нэг улсын хурлын гишүүн юм уу нэг иргэн шүүмжлэхлээр баг галуу юулах гэж байгаа юм шиг тийм ааш аяг гаргадаг тий. Бүх фронтоор одоо түүний эсрэг дайрдаг. Нөгөө талаараа энэ бол ер нь дарангуул тогтоох гэсэн тийм хүсэл эрмэлзлээ илэрхийлээд байгаа юм уу гэж бол шууд хэлэхээр тийм л одоо эзэгтэй цаг үед бид нар одоо яг өнөөдөр оршиж штэ тий. Ер нь бол олон нийтийн яг үнэн зөв хариулт санал дүгнэлтээр бол энэ засгийн газар аль хэдэн сарын өмнө огцорсон шүү дээ. Одоо зүгээр ингээд нөгөө сэхний тасагт тусал тариа зоолгуулсан л байж байгаа. Яг үннийг хэлэхэд. Тэгээд одоо энийг л амьдруулахын тулд одоо ерөөс энэ одоо нөгөө хэдэн давхраас шээ 15 давхраас ч юм уу тий. Ингээд зохион байгуулалтаа бүх нийтээр нь одоо ингээд дайрдаг. Одоо тийм л одоо буруу жишг тогтоод удаж जैन тий. Одоо эндээс бид нар салах хэрэгтэй. За та ямарсан журмынхаа нөхрийн гурил ажиллагааг хаачих. Ер нь бол арчлал эрх чөлөөний манад эсрэг байдаг хүмүүс нэлээд тийм аргаагаар цөхөрж байгаа болтой юм аа. Тэгэл энэ шивсэн ч юм уу яасан ч нэг юм авцар цацаад салхаа байцсан юм зан үйлтэй болцсон байна. Би тэ чиний хэлдгээр бол нэрээ эн чинь явж байгаад хүчил цацах үедээ те. Яг бол энэ байдал ингээд өөгшүүлэгдэт байгаа байхгүй. Тоглоом шүү дээ. Тий. Ингээд яваад байгаа байхгүй. Тэгээ болж байна. Тийм үү? Одоо ингээд барьж аваад одоо эрэдрич багал зурдаал алан ядна гээл. Тэгэл тэрийн цагтаа хамгаалчаад байж шít. Тэгэхээр эн чинь ингээд цаанаас өөгшүүлэгдэт байгаа учраас энэ яванда хүчрхийл рүү хальтрах үедээ гэж л болгоомжлоод байгаа юм. Хүчрхийл рүү одоо бүр хүчил цацах. За айгүй бол одоо ийм юм чинь хараад нэг яванда нэг өвчтөө өнгөж ирээд одоо хажуунаас нь утгалчих юм билүү яаж мэдчих. Ийм юм л яваад байна шүү дээ. Жишээ байдаг. Өөрөөр хэлбэл хүчрхийлгийг өөгшүүлсэн байдалтай л үл твчих байдлыг өөгшүүлсэн байдалтай л үйл ажиллагаа яваад байна л гэж. Олон хүн, олон 100 мянган хүн бид нар хядуулсан. Энэ бол хавтаг ус юм аа. Ийм хавтаг ус. Как он был от нас далек, в костлявом За цаг дууссан. За одоо ерөөсөө 1 минутанд багтаад ерөөсөө өнөөдрийнхөө санал дүгнэлтийг хэлээд
хилцүүлгээд жаргаатай. Юу юуг бас тарж гараас жоохон хайрын байна. Хүмүүс ч гэсэн одоо нулан баярч айш юм бэ гэж боддог баг. За бүгд яг өөртөө гарц гаргалаагүй сэдвтэйг холбоот нэг хийчих те. Тэгээд дуусгая да. За эдийн засагч даваад өрж. За би төсөв мөнгөний бодлоготойгоо холбоотой яриад бид нар биш үү тийм үү? Зөвхөн фантастик түрүүн би ярьдаг фантастик юм төсөвтэй явж байгаа. Нүүрсээ бид нар анх төсөө орж ирэхдээ тонны $129 гэж орж ирсэн. Одоо тэр өгсөн ном дээр нь харах юм бол байгаа. Яг төсөв өргөн баригдаад хүмүүс шүүмжлээд ирэнгүүт 105 болсон. Гэтэл нүүрс маань өнөөдөр $72-оор зарагдахгүй байж шít. За Монгол улс одоо баг 30 жил манай улс төрчид ярьж байгаа юм л да. Эдийн засгаа солонгоруулна гэдэг. Солонгоруулж чадаагүй бид нар ганцхан нүүрснээс хараатай эдийн засгтаа нэг хөлтөө сонол дээр сууж байгаа эдийн засгтаа тэр нэг хөл нь нүүрс гэдэг хөл байгаа. За нүүрс нөгөө хөл нь болохоо байцсан одоо нөгөө $129 тооцчихсон одоо $70 өшөө доошоо буух ийм байдалтай байна. Өөрөөр хэлэх юм бол ойрын үед бол одоо эдийн засаг маш хүнд байдалд орно шүү. Яаралтай одоо төсвийн тодтоглоо хий. Яаралтай энэ ард түмнийхээ амьдрал тусдаа зөв юм хий. Битгий худлаа яар гэдгийг л хэлмээр байна. За тэр бид нар ч одоо эдийн засаг 8% өсгөнө гэж худлаа ярьсан байгаа. Төсөв нь одоо би нүүрсийг ярьчлаа тийм ээ. Инфляци 6% байрна одоо мөнгөний тогтвортой байдлыг хангана гэсэн бүгд худлаа. Гэх мэтлэнгээр ийм худлаа фантастик зүйлийг дээрээ ярьчаад ингээд доороо бид нар шүүмжлээ суугаад байгаа маа. Тэгэхээр одоо хөрсөн дээрөө буугаач гэдгийг л би одоо энэ төрийн өндөр албан тушаалтнууд л уриалгахыг хүсэж байна. Ард түмнээ бод. Одоо та нар хангалттай штэ гэдгийг л ганц үг хэлхийг хүсэж байна. За баярлалаа. Нийслэлтийн захирагч болсон Батүл. Та дөрвөн залуучуудад хандаж би үгээ хэлмээр байна. Дарангуйлал эрэхтэй 3 янзаар ирдэг. Төрийн эргэлт хийж ирдэг. Гадны тавиул ирж дарангуйлал хийдэг. Тийм үү? Эсвэл дотоодын одоо эрх мэдэл дуртай улс төрийн бүлэглэл гэтэж одоо мууршиг гэтэж жагаад тэгээ дарангуйл тогтоодог. Гэтэ энэ 3-аас бол 2 нь бол нэлээд тодроод байгаа юм. Өөрөөр хэлбэл гэтэж байна. Дарангуйл тогтоохгүй л ингээл гэтэл яваад байна. Одоо манай иргэд бол ерөөсөө зомберод бол манипуляцтай аюу амарх ордог болсон. Энэ бол маш сайн нөхцөл бүрдсэн байж байгаа одоохон би. Тийм учраас би хэлээд байгаа. Энэ монголчуудын эрхчлээтэй амьдрал алдагдах, та нарын эрхчлээтэй амьдрал алдагдах нь бол цаг хугацааны асуудал болсон. Та нар ардаа одоо ухрах газартай гэж ойлгоод байна. Тийм юм байхгүй. Хамгийн гол нь дарангуйл тогтсны дараа нэг эмгэнэлтэй юм болдог. Энэ бол Бацандан мэтийн юм хийтэй өвчтэй галзуу хүмүүсийн засаглал бий болдог хэлээд. За тэгээд аюул болж эхэлнэ тийм үү? Бүгд айц тавтана. Цөөхөн зоригтны нь бол устгах чинь. Тэгээ бүх хүн айцтай амьдрна. Боол мэтэр амьдрна. Та нарын өөр хүүхдүүд та нар шиг чөлөөтэй сэтгэж бодож санал бодлоо хэлэх хэрэггүй боолууд бол ийм байдалд орсон шүү л гэдэг хэлмээр. Залуучуудаа. Өөр хүүхдээ бод. Эдийн засагч Дэлгэр сайхан. За өнөөдөр бид нар төсөв татвар таарч ярьлаа. За яг нэг сайн эерэг зүйл байгаа нь уг нь бол бид нар гадаад дотоодын хууль эрх зүйн орчныг харж байгаа л хууль эрх зүйн орчныг нэлээд сайжруулсан байдаг. Өнөөдөр бидний ярьсан зүйлсийн дотор байгаа олон шалтгаантайгаар хуулийн хэрэгжилт гэдэг юм үнэхээр алдагдсан байна. Тийм учраас хуулийн хэрэгжилтийг хуулийг дагдаг, хууль засагладаг болохын тулд бүх талуудын оролцоо хэрэгтэй. Тэр хуулийг хэрэгжүүлдэг механизмыг тогтоох бодит байдал дээр тэр хууль нь хэрэгжиж төсөв татврын бодлого нь иргэдтэй, аж ахуйн нэгжүүдтэй ээлтэй болоход бол одоо Үүлбаатар хэлж байгаа тэмцэл гэж иргэн болгоны би бол иргэн болгоны мэдэх оролцоо, хараа хяналт, шүүмжлэл одоо тэмцэл их чухлаа л гэж хэлмээр байна. За баярлалаа. Эдийн засаг шинэ гэрэл. Өнөөдөр бид нар энэ байдлаас гарахын тулд одоо нэг зүйлийг л заавал анхаарах хэрэгтэй болчиход байна. Энэ юу вэ гэвэл бид нар татврын дарамт байна, төрийн дарамт байна. Эндээс яаж гарах вэ? Татвараа бууруулах гэхэлэр өнөөдөр манай эрх баригч нар чинь нэг гайхамшигтай бүтэц тогтолцоо угсарсан юм шиг тий. Одоо энэ маань эвдэгдэх гээд байна гэж байгаа. Үгүй энэ бол тийм гайхамшигтай бүтэц тогтолцоо биш. Тийм учраас татвараа бууруулахын тулд давхар одоо энэ байгаа төрийн бүтэц оролцоо оронтоо энэ бүх зүйлээ 2-3 дахин бууруулахаас өөр зам биднэрт байхгүй. Төрийн энэ данхар том бүтэц нүсэр тэгээ хит их оролцоогоо 2-3 дахин багасга дагуулад
татвараа бууруул, энэ зах зээлээ чөлөөл. Ингэж бид нар цаашаа явнаа. Энийг л хэлэх байна. За баярлалаа. За ямар ч хэдүүлээ нэг 100 минутын хугацаанд ингээд сэдв тойрж ярьлаа да. Санаанд гон зургийг тавиагүй шүү. Нэгэн үе Латин Америкийн хамгийн хүчрэх эдийн засгтай байсан Аргентин улс өнөөдөр уруудсан. За тэгвэл энэ Хавьер Миле гэдэг нөхөр гарч ирээд төрд ийм олон мянган албаа авч байх хэрэггүй. Яам агентлуудыг татан буулгая. Тэр тусмаа төрд ийм олон өмч байх эсхүүгээд маш том эрх шинжилтүүдийг хийж байгаа. Эхнээсээс үр дүнгууд гарсан гэж ойлгож байгаа. Тэгээд сая Непкосын номыг ингээд хэвлж гаргасан байлээ. Тэгээд энийг бас олж авч уншъя гэж бодож байгаа. Тэгээд өнөөдрийн хэлцүүл хүрэлцээрсэн та бүгдээ баярлалаа. Тэгээд энэ муу зургийг бас зүгээрсний тавиагүй шүү. Энэ гурил зацуулсан зогсож байгаа нөхөр бол татвар төлөгч бид тэгэл ойлгож байгаа. Энийг иймэрхүү л байгаа. Төрдөө ингээл гурил байтгай л нүүрлөгөө зацуулаад л амьдраад байна. Одоо тэгээд цаашдаа юунд хүрдэм байгаа. Тэгээд нар үзгүй байлгүй дээ. Одоо өөдрөгөөр дуусгаад за маш их баярлалаа үргэлж ирсэн тий. За баярлалаа танд. За нанд баярлалаа.